сүж подкаст маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочноор бол Энзүү ухааны доктор, засгийн газрын хэрэгжүүлэгч, агентлаг, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эмийн хяналтын лабораторийн дарга Шийдэр авахтай Эцэн агш маань оролцохоор бэлэн болсон байна. За юуны өрн бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн танд туйлын их баярлаж байна. За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та чинь энэ их ажлын хажуугаар амьдрал гэр бүл гэр бүлээ ингээд авч явахын хажуугаар бас сурч хөгжих асуудал ерөөсөө орхигдуулахгүй байгаа хгүй. Та тэр сурч хөгжих асуудал тэр магистр докторийн тэр үеийн одоо нөгөө маш их завгүй ажиллаж исэн түүхий чимээ уншиж исэн л да шөнийн 2 цаг хүртэл судалгааны ажлаа хүрээлэн дээр очиж хийчихэл тэгэл өглөө нэрт тусаад ажилдаа явдаг. Энэ одоо таны мэрэгчлэлтэй хайртайгийнх дуртайгийнх уу эсвэл одоо ажилдаа хайртай дуртайгийнх уу? Тэгэхээр ер нь бол хүн одоо мэрэгчл эзэмссэн л бол тэр одоо мэрэгчлэлтэй эзэн нь байх ёстой л да ер нь. Тэгээд одоо эзэмссэн мэрэгжил гэдэг бол маш тийм чухал зүйл шүү дээ. Тэгээ энэ дээр бас хүн цаашаа хөгжөөд өөрийгөө бас хөгжүүлээд явах хэрэгтэй. Энэ бол одоо тухайн хүний өөрийнх нь хөгжил дэвшил үүрэг учраас та өөрөө анаахын их сургуулийг төгсөөд одоо сургуультай багшаар ажиллаад тийм ээ тэгээд сургууль хүмүүжүүлэгч мөн дээрээс нь техник эрхлэгчээр ажиллаж авах хугацаанд чинь танд одоо төрийн албаа агч болооч гэдэг урилга очсон байдаг тийм энэ талаараа хаваалцаж. Тэгээд бас их би бас азтай гэж бодд юм л да. Тухайн үед болохтын зэрэг одоо дээд газраас ингээд шалгалт хариуцсан мэрэгчлэн болооч болгоод намайг дуудаад ингээд танилцуулахад бол би шууд өвгүү гэж хэлсэн л дээ. Тэгээд бид нэг сургуультай техник эрхлэгч хийгээд бас нэг лаборатори эднэр тогтчуулаад 2-3 лаборатори тогтчуулаад санаачлаад ингээд хийжсэн. Тэгээд сургууль маань ч гэсэн бас намайг бас сайн ажиллаа гэд Японд бас 2000 бас явуулж исэн. Тэгээ би Японд туршлага судлаад тэр сургалтын байгууллагатай танилцаад ингээд явж хахад тэр Японч нэг гоё ингээл оюутнуудтай дээр ингээд ийм том ийм тойлон ийм үзүүлэнтэй ингээд тойл ингээд таацсандаа өлгцсөн. Тэгээд ханандаа бас ингээд тойлтой. Тэгэл оюутнууд ингээд нөгөө юм ингээл найруулаад ингээд боож хахад дээд тойлонд тусч байгаа нэнд нь ингээд харагддаг. Тэгээ оюутнууд тэрийг хараад ингээд юм хийдэг. Надад тэр амар гоё санагдал цаас тийм танхимаас ингээд тогтчулчихсан гэж бодоод тэгэл тэр чинь зураг мургийн стентэндээс нь айгүй олон талаар нь аваад ирсэн. Тэгээ манай нөхөр бас одоо миний ажил өгсөн маш их дэмждэг бас зэрэг хүн байсан болохоор бас ингээд шудраг шулуун бас их дайчин тийм хүн байсан да хүнэлтэй. Тэгээ би нөхөртэй ийм үзүүлэн байна. Би одоо яг энийг танхимаа ингэж ямаар байна. Чи одоо ерөөсөө манай энэ эми технологи өөрөө хоёрт ингээд нэг дээр нь тойл зөөгөөд энд нь тойл зөөгөөд ийм тойл гэж үзүүлсэн. Тэгэл манай нөхөр бас ингээд дэмжээл дээр чи нэг 100 айл руу яваал тойл аваад тэгэл нэг хааны арийнхны шкафын тэр чигээр тойл болгоод дээр нэг том тойл ингээд таацсандаа өлгцсөн. Тэгээ тэр нь ингээд нэг автоматраас ингээд хөдлөөд ингээд наашаа цаашаа болдог. Тэгээ тийм танхим байгуулаад тэрэндээ ингээд оюутнуудын дадлага хичээл хийлгүүлээд тэгээ бас болоогүй ингээд дадлага хийхэд оюутнууд бас маш их сонирхолтой тийм орчинд ингээд хичээлэх юм бол илүү сурна гэж бас бодож ирсэн л да би. Тэгэл нэг гадагшаа яваад бас юм үзээд нүд тайлна гэдэг бол яг бас хэрэгтэй. Тэгээ тэнд очиод би тийм үзег бол тийм танхим байгуулж чадахгүй тий. Яасан манд сэтгэлтэй ингээд чи явж ирчээ орчноо хүртэл ингэж товчуул болдгоо гэдгийг ингээд сэтгэлтэй тээжчээд эрийгээ бас ирээ цаахан хэрэгжүүлнэ гэдэг чинь амар мундаг байгаа байхгүй. Тийм толин юу хичээл. Тэгээд би чинь нэг лаборатори эрхлэгч одоо бас ажиллаараа шалгараад бас тэргүүний өргөмжлөлд нэр аваад бас их одоо байгууллага хамт олон ч гэсэн их дэмждэг байсан. Тэгэхээр улам бас хүн илүү хичээдэг. Нэгэн л одоо байгууллага авраг болцсон чинь би дараа жил нь авраг бишгээд хэлэгдэх. Дараа жил нь одоо авраг болгоцсон нөгөө манай удирдлагууд маань бас нөгөө авраг болгоод юмс чи одоо юу хийж байгаа ингээд гараад ирэх болов гээл тэгэл ингээд цаашаа ингээд хичээгээд байхаас өөр арга байгаагүй. Тэгэл би 3 кабинет тогтчулсан. Тэгээ сургуультай ажил хийгээд бүр шийдсэн. Наашаа ирэх бодлого байсан. Тэгээ нэг өдөр нөгөө тэгээ хэлэнгүү захирал хийгээл захирал явуулахгүйгээл тэгээ би тэгсэн чинь намайг өргөдлөө өг гэд хэлсэн дээ сургуулийн захирал. Тэгээ өргөдлөө бичээд орсон чинь захирал намайг авахгүйгээд
Тэгсэн чинь авахгүй гэж нэгэн манай нөгөө чигээ багш дээрээс уцтаад өргөлийг ч авахгүй наад бичиг хэрэгтэй нүг 30 хоногийн дотор хуулиараа шийдэх хэрэгтэй гэдэг надад тэгдгийг. Тэгэл нөгөө бичиг хэрэг дээр аваачаал би одоо ажилласаа гарах гэж байгаа миний өргөлийг аваач гэсэн чинь манай захирал өөрөө ч өргөлийг битээ аваарай гэсэн би авахгүй гэдэг тэгдгийг. Тэр дахиад уцтаад авахгүй гэж нэ би одоо боллоо гэсэн чинь дугайд иргэдэн тавиад гар. Тэгээ би чинь нэг шууд өргөлөд иргэдэн тавьж гарын явцаахгүй. Тэгээд явчаад байжсэн чинь захирал дараа нь орж ирэл за яасан шийдвэрээ гаргасан уу явахгүй хэвээрээ гэсэн явахгүй гэдэг. Тэгээд хичээлээ заагаад ингээл юм аяадсэн чинь нэг өдөр жигээ багш уцтаад одоо хүрээд ир гэлтгсэн аахгүй. Тэгээ хүрээд ирэхээр би за одоо яг намайг аавна л гэж хэлэх байх яа гэж. Тэгээ нөгөө хамт ажиллаж исэн танхимынхаа нэг багшийг хоёулаа хамт явъя. Намайг одоо тэнд аавна гэдэг шалгалт хариулсан мөрчлөөр аавна гэдэг би очимоор гэн чи очиод ажилд орж гээд нэг багшаа дагуулад хүрээд ирдгийг. Тэгээ хурж ирээл ханчигчсрын багш нь ингээл би багш одоо би энд ерөөсөө төрийн албанд ирмээргүй байна. Манай энэ багш өстой айгүй мундаг манай танхимын багш байгаа та энийг авчих гээл хэлдгийг. Тэгсэн чил юу ястаа зад загнал намайг хин чамайг хүн сонгоод иргэсэн. Өөрөө чи авъя гэдэг чинь өөрөө төстийг дагуулж ирээд юм гэдэг. Бид нар чи одоо нэг хэнийг сонгож хэнийг авах бид нар мэдлэхээс чи мэддэг юм уу? Гар гэд бид тэр хоёулын зэрэг хөөгд гаргацсан. Тэгэл хоёулаа хөөгдөж гарч ирэнгүүтээ гадаа гараад хоёулаа энийг ашиг хөөгдөд гарсан чи одоо дахид дуудахгүй бах те гээл тэнгүүтээ нөгөө чинь яг л инхэл байсан багтаа би мэдчихсэн тэгээд жоохон нөгөө чинь бас орчин гэж бас бодчихлаасан багтаа өргөө. Тэгээ хоёулаа сургууль дээр очичэл тэгээ байжсэн чинь 7 сарын ихэр хаа биш 6 сарын сүүлээр тэгсэн чинь багш дуудаал одоо ингээд ажиллаас нь чөлөөлөд нааш нь явуул гэд дээд газраас ингээд бичиг ирчиж чадсан одоо чамайг алахгүй байхаа арга алгаа хэрэв хувийн компанид очижсэн бол багш нь чамайг гаргахгүй байсан одоо биш юм чинь одоо яваад үзье очоод тэр одоо газар чинь зөөлөн байх юм бол тэгээ сайн ажиллаарай хэрвээ хатуу байвал хүрээд ирээрэй сургуулийн хаалга нь одоо нээлттэй шүү гэл багшд нэг гоё юм надад ийм захиал тийм байна. Тэгээ миний тушаалыг 7 сарын 1-нд гаргаад би 7 сарын 1-нд тушаалаа аваад энэ хөгжлийн төв дээр ачаал өгсөн чинь оюун чимгээд хүний нөөц хариуцсан мэргэжил миний одоо тэр ажлаас олгосон тушаалыг аваад үлдсэн. Тэгэл за очиод байж тушаал гараад дуудана гээл. Тэгээ нэг шалгалт өгнө харин гээл тий. Нэг юугаар тэгсэн чил дуудаа тэгээд би шалгалтанд орчаал байжсэн чинь за тэгээд тушаал гарахаар дуудана шүү гээл. Тэгээ яжсэн чинь шууд дуудаал. Ерөөсөө өдөрт нь бүх юмыг зохицуулсан шүү дээ. Намайг ингээл аваад очингууд шууд нэг ярилцлаганд оруулаад шалгалт аваад тэгээд гэрлөө явуулаад гэртээ очиод нэг цаг хэрэгтэй байж дахиад дуудаж байгаа хөө. Тэгээ өөрөөдсөн чинь тушаал чинь гарчихсан. Ажилтаа ор гээл. Тэгэл 7 сарын 1-нд тушаал гараад 7 сарын 1-нд дахиад тушаал гараад тэгэл төрийн албаа гарч болсон шүү дээ. За тэгэхээр төрийн албанд чинь бол одоо 2000 онд орсон байх тийм ээ. Тэгэхээр төрийн албанд ч анх бол та сургалт хөгжлөлтөөр буюу одоо нөгөө им барих эмчлэх эрх олгох одоо нөгөө лиценз хариуцсан мэрэгчлэнээс эхлүүлээд одоо өдөө хүртэл маш олон төрлийн одоо мэрэгжлийн ажлуудыг бол та хийсэн юм туршлагатай байгаа. Тэгээ энэ туршлагаас авсанд хуваалцаж. Тэгээ төрийн албанд ороод шалгалт хариуцсан мэрэгчлэлтэн гээд явж исэн. За энэ үед болохтой зэрэг одоо эмнэлгийн мэрэгчлэнгүүдээс шалгалт аваад им барих эрх, эмчлэх эрхийн лицензийг бол олгодог байсан. Тэр үед бол нөгөө нэг мэрэгчлэгүүдээс авах тест гэж бас байдаггүй. За их дээд сургууль болон коллежууд тийм багш нар олгохын зэрэг нөгөө тестээ боловсруулад оюутнуудаас авдаг байсан тийм ээ. Тэгэхээр бүх сургуулиудаас тэр авж байгаа тестүүдийг бүгдийг ингээд хянаад, нягтлаад ингээд аваад тестийн сан үүсгээд тэгээ эхний ээлжинд нэг 50000 тесттэй болонгуудаа мэрэгжилт осов өрөө штэ им зүүчийн бид хэдийн нөгөө нэг одоо им зүүчийн нөгөө нэг бид хэд ч бас лиценз авах шалгалт өгөхөд нөгөө 50000 тесттэй гарын авах хэрэглэгч чинь л одоо хүртэл яваад байгаа тий. Тэгээ тэр тест чинь анх ингээл боловсруулаад сан үүсгээл тэр сангаас тестээ ингээл сонгоол шалгалтууд аваад ингээд явдаг байсан. Тэгээ шалгалт болгохтын зэрэг тестээ сонгоош нөгөө тестийн тусгай машинаар ингээд ерөөсөө шууд ингээд суулгаад тест аваад тэр дор нь уншуулаад уншсан дүнгийн тэр дор нь ингээд юу яач уншаад өгчдөг маш шудраг тэгж явдаг байсан. Тэгээ мэрэгчлэнгүүд ч гэсэн бас нөгөө айгүй хариуцлагатай бас айгүй бэлддэг, давтдаг. Тэгээд айгүй сайн тэнцдэг. Бас ингээд шалгалт аваад явж байгаа хүмүүс сайн тэнцээд ингээд явж байгаа бол манай одоо эрүүл мэндийн системд ажиллаж байгаа мэрэгчлэнгүүдийн мэдлэг чадвар тэндээс ингээ харагддаг. Бас нэлээд их юм мэддгийм байна.
одоо мэсцлийн эмчнэр чи айгүй мундаг юм байж гэдэг юм уу те. Энэ зүүчнэр чи айгүй мундаг юм байна. Шалгалтандаа ингээд тэнцэж юм байна гэдэг бодлол төрдөг. Тэрний хайжгаар бас нөгөө өөрөө ч гэсэн бас айгүй хөгж дэвшдэг. Тэгээд тэр хүнээс шалгалт авч байгаа юм чинь тухайн одоо асуултууд нь онсон байх хэвээр зөв байх хэвээр гэдэг дээр бас нэлээд их цаг гаргаж хийдэг, уншдаг байсан. Мэдээж үр дүнгийн одоо ажиглаа сууж байгаа хүний хувьд бол бас тэн дээр иргэн ямар сайжруулалтуудыг хийх үү, тестийн одоо тэр асуултууд яг үнэн бодит байж чадсан уу гэдэг юм уу маш их зүйлийг залруулаад сайжруулаад явж идэг тийм. Тэн дээр бол нэлээд ажилласан. Тэгээд тэрний дараа ч нөгөө тусгай зөвшөөрлөлтэй экспорт, импортын тусгай зөвшөөрлийн лиценз тэгээд нэг удаагийн лиценз хариуцсан мэрэгчлэлтэн гэж хийж исэн. Тэрний дараа миний яг мэдхээр бас 2002-оос 2008 онуудад та эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэл ийм эмнэлгийн тусламж үйлчилгээний одоо чанар хариуцсан бас мэрэгчлэлтнэр бас ажиллаж исэн. Энэ үед бол та бол маш их хэмжээний одоо бас ажлуудыг хийж исэн. Тийм бас сайхан туршлагууд байлээ. Тэгэхээр нэг анх төрийн албанд ороод одоо тусгай зөвшөөрөл хариуцвал тусгай зөвшөөрлийн комиссийн наримчийн дарга гээл явсан. Тэгэл хурлын протокол эднийг ингээл тэмдэглэл эднийг бичиж анх удаал сурж байгаа ажлын гараа эхэлж исэн үед хэрэлдээ. Тэгээд би ч нөгөө танхимын эрхлэгч байхдаа багш нараа цуглуулаад танхимын хурал хийгээл хурлын протокол бичээл бас аминдалд мэрэгчсэн байгаа гэж бодсон чинь тэрийн албанд ороод тэр нөгөө хурлын тэмдэглэл эдгээр бичсэн чинь миний тэр нөгөө танхимын эрхлэгчээгээд биччихсэн хоёрыг ингээл харахад санаа зовмоор асуудлууд бас байдаг юм билээ те. Яана одоо тест ийм тэмдэглэл хөтөлчөөл танхимын эрхлэгчээгээл хурлыгээд явжсан. Чи ч одоо ингэж гаргадаг юм байна их мэтчлэн гээл тэгээд тэндээсээ ингээд алдаан дээр хүн одоо суралцчих хэвээр гэдэг чинь яг энэ зөв үнэн байгаа хгүй. Тэгээ би чинь одоо ийм тутмаг юм хийжсэн байна. Одоо төрийн албыг бол ингэж хийж болохгүй. Бас сайн их хэвээр гээд тэгээд тэр боловсруулах, барих, журам дүрм боловсруулах, одоо хурлын тэмдэглэл хөтлөхөөс хүсвэл бүх юмд одоо суралцж байгаа л да. Тухайд бол юу ч л мэдэхгүй. Тэгээ хүн бол нөгөө сургууль төгсөөд төгс болчдгүй заавал ажил дээр гарч иж мэрэгшдэг. Тэгэхээр хүн болгон ер нь ажил дээр гарсныхаа дараа өөрийгөө хөгжүүлэх одоо цаг үетэйгээ зэрэгцэж ажиллахын тулд байнга одоо өөрийгөө тогтмол одоо судалж хөгжүүлж явах зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгжээч л хүн амжилтанд хүрнэ. Амжилтанд хүрэх гэж байгаа гэд одоо юмыг одоо эрс хурдан өөрчилж ийгээд маш хурдан тийм өндөр хэмжээнд юмыг бариад авахтай гол нь биш. Бүр багаас зөв эхлээд явах юм бол тэнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт гардаг, амжилт гардаг. Тэгэхээр юмыг бол баг гэхгүйгээр багаас нь эхлэх нь зөвөө гэдэг бас залуучуудаас энэ далинд нь хэлчихье гэж бодож байна. Тий. За тэгээд би чинь тусгай зөвшөөрөл одоо тухайн үед нэг цагийн үйлчилгээтэй биш байсан. Өөрөөр хэлбэл лиценз нь одоо мэргэжлийн хяналтад өгдөг ч юм уу, зөвшөөрөл нь худалдаа үйлдвэрлэлийн яамнаас өгдөг ч юм уу, эрүүл мэндийн яамнаас бас нөгөө ажлын байрны өгдөг ч гэх мэтчлэн 2-3 газар байсан юмыг нэгтгэхэд тусгай зөвшөөрөл нэг цагийн үйлчилгээтэй болж ирчихсэн. За ингээд бол одоо эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олох үйл ажиллагааг бол хариуцаад тухайн үеийн одоо үйл ажиллагаанд зориулсан журам дүрмийг бол анх боловсруулад тэгээ энэ үйл ажиллагааг бол анх эхлүүлж исэн. Тэгээд тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тэр үед бас нөгөө экспорт импортын лиценз гэдэг асуудал бол яг зэрэгцээд гарч ирж ирсэн. Тэгээ би нэг удаагийн экспорт импортын лицензээ бас давхар хариуцаад ингээд ажиллаж ирсэн. Одоо бол тэр үед чинь болохоор та яаманд байсан үе шүү дээ тий. Тусгай зөвшөөрөл хариуцах тэр үед бол манай эрүүл мэндийн хөгжлийн төв болохтой зэрэг агентлаг байсан. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, эмнэлгийн тусламжийн газар гэдэг нэртэй байсан л да. Тэгээ энэ агентлаг бол 4 жил ингээд ажилласан. Тэгэхээр нөгөө агентлагийн хэмжээнд энэ үйл ажиллагааг явуулж исэн. Манай алба болохоор чанарын хяналтын алба гэд байсан. Тэгээ буян жаргал гэдэг эрүүл мэндийн яамд ажиллаж байгаа нөгөө газрын дарга байсан. Энэ болохоор манай чанарын албаны дарга байсан. Бид нэр бол 16 тухайд ажилладаг байсан. За энд юу байсан гэхээр тусгай зөвшөөрөл, магадлал итгэмжлэл, лиценз ингээд маш олон тэгэл өргөдөл гомдол. Тэгээд ер нь бол 16 хүн болвол дааж дийлэхээргүй маш их ачаалттай тэгж ажилладаг байсан. Тэгээд бид нэр лиценз, тусгай зөвшөөрөл эдгээр хариуцаад явж байгаад 2002 онд магадлал итгэмжлэл анх эхэлсэн. Тэгээд Нямдваа сайдын үед
Тэ бид нар чинь нөгөө манай чанарын алуучин тэр магадлал хэмжлийг эхлүүлэхэд бид нар бас багаараа хөдөлсөн л дөө. За энд нь болохтой зэрэг би магадлал хэмжил хариуцаад бас одоо хөдөө орон нутгууд эрүүл мэндийн байгууллагуудыг одоо стандартын дагуу би нэг юм ингэж болгоод байгаа байхгүй. Одоо жишээ нөгөө тусгай зөвшөөрөл нөгөө нэг удаагийн нөгөө одоо экспорт импортын нэг лиценз чинь болохоор таны одоо яг тэр ажиллаж байгаа үед чи эрүүл мэндийн яамд байгаагүй юу? Үгүй. Би чи эрүүл мэндийн яамд байсан гэж ойлгоод байгаа байхгүй тэр үеч. Ерөөсөл манайх агентлаг бол агентлаг дээрээ тусгай зөвшөөрөл үүсэл бий болол нэг цэгийн өвүүлчлэгэнд ороогүй байхдаа яамн дээр мэргэжлийн хяналт худалдаа үйлдвэрийн танхимд 3 газар байсан байхгүй. Тий. Тэгээд тэр чинь нэгтгэхэд нэг цэгийн үйлчлэгээтэй болоод манайх агентлаг болоод манай дээр шилжээд ирсэн. Тэгтэн би энийг хүлээж авчихсан. Тэгэл нэг журам дүрм шинээр батлагдал одоо нөгөө нэг тусгай зөвшөөрлийн аж ахуйн нэгжийн гэрчлэгийн дээр чинь тусгай зөвшөөрлийн гэрчлэгийн дээр чинь нөгөө нэг эмийн үйлдвэр бол үүхээ гэж нэг юм кодлаад явцсан байна шүү дээ. Энэ журмын чинь анх боловсруулаад энэ чинь ингээл хийгээд явж исэн л да. Тэгээд тусгай зөвшөөрөл бол нэг цэгийн үйлчлэгээтэй болоод нэлээд цэгцрээд нэлээд аштайхан болоод ирсэн. Тэгээ яг нөгөө төрийн албанд анх ороод манай байгууллагч гэсэн одоо агентлаг болоод ингээд эхлэнгүүт бүх юм ингээд шинээр ихсэн. Ер нь би бас нэлээд бас өөрийгөө асаацтай. Тэр чинь хэдэн онд тэгж агентлаг гэж бас болж ирж ирсэн. 2003 оноос 4 жил болсон. Тэгээд дараа нь агентлаг байж байгаа дахиад эрүүл мэндийн хөгжлийн төв болоод тэгээд дахиж агентлаг болоод дахиад эрүүл мэндийн хөгжлийн төв болоод ингээд засаг төрөс солигдох болгонд л ингээд нэг агентлаг болоод нэг төв болоод ингээд яваадсан. Энэ бүгдд нь ингээд бид нараас ингээд ажиллаад явж ирсэн л да. Тэгээд магадлал итгэмжил ингээд эхлэхэд бол би магадлал итгэмжил дээр бас нөгөө анхны одоо стандарт удирдамжуудыг боловсруулах энэ магадлал итгэмжлэлээр эрүүл мэндийн байгууллагууд маш их одоо хөгжсөн. Өөрөөр хэлбэл магадлал итгэмжлийн хүчинд одоо Монгол улсын хэмжээнд чанарын асуудал бол эрүүл мэндийн системд 2003 онд бол нэвтэрсэн гэж бол бид нар түүхэндээ үздэг. Тэр энийг бол нэвтрүүлж чадсан. За тэр үед болохтой зэрэг магадлал итгэмжлэлийг одоо явуулахад бэлтгэх чанарыг одоо эрхэмлэх, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, за стандарт удирдамжийг боловсруулах, стандарт удирдамж одоо дагуу одоо эмчилгээ онцлогоо явуулах гэдэл одоо биднээс юм боловсруулах хийх ийм үйл ажиллагаанууд бол эд өрнжсэн үед маш их тийм юмнуудыг бол бид нар хийж цаг хугацаа, цаг маргуу ингэж бол ажиллаж ирсэн л да. Тэгээ стандарт удирдамж өөрөөр хэлбэл одоо даралт ихсэн хүнийг ингээд анхны тусламж үзүүлэхэд одоо эхлээд ямар эмийг санах уу, ямар эмчилгээ хийх үү гэд бүр ингээд стандарт удирдамжтай заагаад өгсөн. Тэрийг улсын хэмжээгээр ингээд тагаж мөрддөг. Хэрэг стандарт удирдамжаас зөрсөн тохиолдолд ямар нэгэн одоо алдаа амьдгал гарах юм бол эмч буруудах учраас ингээд яг ингээд жигд ингээд явсан. Өөрөөр хэлбэл эмч нартэй ээж тэр эмнэлгийн ажилчтай ч гэсэн энэ бол маш их том одоо дэмжлэг бий болж чадсан гэж үздэг. Стандарт 4 журам бол анх тэр 2003 оноос бол үрдэгдэж юм бол баг ирсэн байх нь шүү дээ. Ер нь бол стандарт удирдамжуудыг 2094 оноос хойш удирдамжтай болгоно гэж ажиллаад хэсгээл ингээл яваадсан. Яг хэрэгцсэн үйл ажиллагаа бол 2000-оос 2003 оны хооронд бол төгс хэрэгжиж бий болсон. Үрдэгдэж байсан юм шүү дээ. Тэгэл тэр үед чинь чанарын хөтөлбөргээд хөтөлбөрийн загвар боловсруулаад бүх эмнэлгүүд одоо чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Чанарын одоо хөгжлийн одоо хөтөлбөрөө боловсруулад батлуулдаг, тэр хөтөлбөрийнхаа дагуу ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл би сая хэлсэн шүү дээ. Одоо нөгөө даралт ихтэй хүнийг анхны тусламжийг нийслэлд одоо ямар удирдамжаар ажиллах хөдөө орон нутаг сумд яг адилхан тэр удирдамжийг барьдаг. Ингээд жигд тэгээд магадлал итгэмжлийнхаа хүчээр эмнэлгүүдийн бас нөгөө үнэлгээнийхаа дагуу санхүүжилтийн бас олгодог байсан. Манай одоо агентлагаас. Өөрөөр хэлбэл одоо 85 он авах юм бол 85%-аар улсаас санхүүждэг ч юм уу, 90 он авах юм бол 90%-аар улсаас санхүүждэг ч юм уу тий. Ингээд явдаг гэсэн болохоор хэрэгжилтээс хамаарат төсвөн бас одоо хуваарлагддаг байх нь. Тий, санхүүжилт тэгэхээр шийдэгдэг байсан. Тийм болохоор нөгөө эрүүл мэндийн байгууллага маш хурдан одоо хөгжиж өвшиж, дээрээс нь маш хурдан одоо стандарт удирдамжуудыг бол хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. Тэгээ бид нар магадлал итгэмжлийн үнэлгээгээр очихдоо тэр үнэлээ
эргээд одоо тэр болохгүй бүтэхгүй байгаа юмнуудын одоо болохгүй бүтэхгүй байна гэд шаардлага тавихтай гол нь биш. Одоо юу нь алдаа гаргаад байна, юу нь болж байна, юу нь болохгүй байна гэдгийг үнэлээ зөвлөмж өгөөд тий. Одоо танах одоо халдвар хамгаалахын дэглэмийг ингэж сахих ёстой ч гэдэг юм уу. Эсвэл одоо гардын их үйлдэлүүдийг одоо бүх одоо суулагч нар эзэмшсэн яг гардын их үйлдлийн дагуу бичлэг онцлогоо явуулах хэрэгтэй гэдэг дээр нь бүр гардын их үйлдэлээр нь хүртэл хийлгэж одоо үнэлгээ тавьдаг гэсэн. Өөрөөр хэлбэл нэг одоо бэлээ өмсөхөд тэр чинь стандарт баримтал нь яаж задлах уу бэлээгээ, яаж өмсөх үү, яаж тайлах уу. Яг буруу тайлах юм бол нөгөө халдвар аавна. За тэгээд нөгөө аюултай хог хаягдлуудаа яаж ангилж, яаж ялгаж, яаж устгах уу гэж бүгд журам дүрмөөр зохицуулагддаг. Маш тийм магадлалын итгэмжлэлээр бол эрүүл мэндийн байгууллагууд бол маш их ололт олсон, маш их хөгжиж яасан энэ бол маш хэрэгтэй үйл ажиллагааг бол бид эхлүүлээд амжилттай ингээд хөгжүүлсэн байж байгаа. Энэ бол маш том ажил. Тэлгүй яг хөө энэ том ажилд одоо эмзүүч хүн ингээд маш том одоо үүрэг хариуцлагатайгаар оролцож энэ одоо Монгол улсын хэмжээнд ингээд хэрэгжээд өдөө хүртэл явж байгаад миний хувьд бол бас баярлж байна. Бахархаж байна бас танаар тийм ээ. Нөгөө эмзүүч гэдэг утгаараа би бас магадлалын итгэмжлэлт эмнэлгүүдээр очиод нөгөө хяналт үнэлгээ хийдэг. Гэтэл би чи эмч хүн биш те. Эмнэлгийн мэргэжил хэдийгээр одоо анагаахын сургууль сурсан ч гэсэн бас нөгөө мэргэжил биш юм чинь биш л байдаг аахгүй тий. Тэгээд нөгөө гардын их үйлдэл дээр чинь жишээ нь ор хураах стандарт гэдэг юм чэйжилдэг гэсэн чинь 26 стандартыг би гардын их үйлдэл бол яста яг нүдэн анил уншаал чэйжлээл тий. За гар угаахад эхлээд тех ёстой гэж яриад тэгэл очиад янгуудаа яг тэр үйлдэлэр ингээд нөөцөлгч нараас за гар угаах үйлдэлээ яриад хөнгөд яг тал нь өөрөө бас багш байсан болохоор бас тий бас туршлага хаан чинь тэгэл яг ингээд зөв ярьчих юм бол за гардын их үйлдэлийн зөвлөгч нараас та гэл хангалттай 100 онооч гэдэг юм уу тий. За тэгэл нөгөө ор хураах стандарт яриад гэл за орны даавуу маа гэж нөгөө нэг хүний хэвтрийн өвчтэй хүмүүсүүд чинь нөгөө нэг цооролт эднэр үүсдэг тий. Тэдний чинь чанга ингээд хуурнахгүй барих ингээд бүр нарийн стандартаар бол орны даавуу маа чинь хурааж ивхдэг. Тэр стандартыг бас дараалал нь яриулах. За тариа их стандарт гэхэл одоо тариаг яаж хийх үү? За эмээ яаж шалах уу гэх бүгд стандарттай. Тэр бүгд ингээд яриулаад шалгаад үнэлгээ тавиал тэгээд явж хахад эмнэлгийн мэргэжилтэн ч гэсэн өөрсдөө бас аяух судалдаг, уншдаг, аяух мэдлэг олгодог. Маш тийм чухал үйл ажиллагааг бол манай улс бол эхлүүлж чадсан. Энийг бол амжилтанд хүрч чадсан гэж үздэг. Энэгээр би үжиж гэсэн бас өгнө бас бахархдаг. Тэгээ энэ нэгэн төл үнэлгээ хийгээд явж юм чи өөрийгөө бас хөгжүүлэхгүй болохгүй чэйжлэх юм бол маш их байсан. Тэгээд чэйжлэх байсан л да. За тэгээд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эмнэлгийн тусламжийн удирдах газар гэж байхад би тэнд бол магадлалын эзэмшлийн дараа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хариуцж ажиллаж исэн. За чанар хариуцлагатай чанарын асуудлыг хариуцж байхдаа бүх одоо эрүүл мэндийн байгууллагуудаар одоо чанарын менежер гэдэг оронтой бол байдаггүй байсан. Тэгээ эрүүл мэндийн хөгжлийн төвчин тухайн үедээ нөгөө агентлаг байсан учраас бүх эрүүл мэндийн байгууллагуудад чанарын хариуцсан чанарын менежер гэсэн оронтойг бол хүсэл тавьж бол оронтой бий болгож ирсэн. Тэгээд би чанар хариуцлагатай энэ орон тооны дагуу эмнэлэг чанарын менежерүүд аваад эхлэнгүүт бүх чанарын менежерүүдийг бол цуглуулад хөгжлийнхаа төв дээр чанарын талын сургалтуудыг бол нэлээд олон удаа бол зохион байгуулж ирсэн. Дээрээс нь хөдөө орон нутгад бол бүсчлээд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь гэсэн тийм сэдвт сургалтуудыг бол зохион байгуулж ирсэн. За тэгээд сурагч багш нарыг бол бид нараас бэлтгэжсэн л да. Тэгээд тэр сурагч багш нар маань эрүүл мэндийн байгууллагын стандарт удирдамжуудыг хэрэгжүүлэх, стандартын дагуу эмчилгээ онцлогоо явуулах, за гардан хийх үйлдэлийн стандартуудыг одоо эмнэлгийн мэргэжилтэн совилгчдад одоо эзэмшүүлэх гэх мэтчлэн энэ улсын хэмжээний нэлийн том ажлууд бол тухайн үед бол зохион байгуулагдчихсан. Тэгээ одоо бол 2003 онд бол ерөөсөө эрүүл мэндийн байгууллагт чанарын асуудал бол бүрэн хэрэгжиж дууссан гэдээ бид нар бол түүхэндээ тэгж одоо тэмдэглэж явдаг. Тэгээд ингээд чанар хариуцаад чанарын асуудал хариуцж явж байгаа л тэгэл дараа нь тэгэхээр та болохоор зэрэг одоо яг энэ засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эмнэлгийн одоо тусламж үйлчилгээний газарт бол одоо маш том хариуцлагатай ажлуудыг хийж ирсэн биз дээ. Одоо энэ магадлалын итгэмжлэл мөн одоо чанарын бодлого хариуцж ингэж ажиллаж явах хугацаанаас гадна бас таныг би сонсож байхаар 2008 онд та бас нөгөө эрүүл мэндийн яамд нөгөө эм хангамжийн бодлого хэрэгжилт бас хариуцсан мэрэгчлэтнэр очиж исэн тий. Тийм. Тэрний хадлаар та бидэнд тоолцооч. Тэгээд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг маань одоо
бүтэц үйл ажиллагаанд ороод агентлаг татан буугдаад эрүүл мэндийн хөгжлийн төв болоод тэгээ манай одоо эмийн зохицуулалтын алба маань эрүүл мэндийн хөгжлийн төв дээр бас байсан л да энэ албан дотроо. Тэгээ бид нэр албаараа эрүүл мэндийн яам руу шилжиж очиж байсан. Тэгээ эмийн бүртгэл, лиценз бид нэр бүгд яам дээр очиод тэгээ би яам дээр очиод эмийн хангамжийн бодлого одоо хэрэгжилт хариуцсан мэрэгчлэтнэр бол анх очиж ажиллаж байсан. Тэгээ эмийн хангамжийг хариуцахтаа одоо Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн одоо нөөц хангалтын асуудлыг хариуцаад одоо эмчилгээ онцлогоонд доголдолтой болохгүй, эм дасалдуулахгүй одоо эм хангамжийн байгууллагатай хамтарч ажиллах ийм үйл ажиллагаануудыг бол ажиллагаанууд бол хийж исэн. За ингээд ажиллаж байхад дараа нэг экспорт импортын лицензийн асуудал бас эрүүл мэндийн яам дээр ирээд за энэ болгохын зэрэг бас нэлээх ачаалттай, бас нэлээх хил амтай бас одоо яаралтай одоо гайл дээрээс авах барих гэл аж ахуйн нэгжүүд бодлол нэлээх хүндрэл учирдаг ийм үйл ажиллагаа байсан. Тэгээд төрийн нарийн бас энэ ажлыг бас ингээд хариуцаад хариуцлаа явуулж байгаа. Энэ үед болохоор зэрэг та бол яалтчгүй нөгөө нэг ийм хангамжийн байгууллагуудтай маш нэгт уялдаатай холбогдож ажиллаж исэн баг. Тэгээ энэ үеийн бас тэр үеийн ийм ханган нийлүүлэх төвүүдтэй хамтарч ажиллахад ерөөхдөө ямар одоо асуудлууд бай, ямар асуудлуудыг шийдэж ажиллаж исэн. Ер нь бол тусгай зөвшөөрлөөс ахвалаад би эм хангамжийн байгууллагуудтай хамтарч ирсэн. Тухайн үед болохын зэрэг одоо тусгай зөвшөөрөл эрүүл мэндийн яамн дээр одоо манай одоо агентлаг дээр ингээд нэг цагийн үйлчлэгэнд болоод ирэнгүүт анхны одоо эм хангамжийн байгууллагууд бол үүсэж эхэлсэн. Анхны тусгай зөвшөөрлүүдийг бол авж исэн. Анхны экспортлох, импортлох лицензийн зөвшөөрөл гэрчлэгээнүүдийг бол авж исэн. Тэгээ бид нар нөгөө тусгай зөвшөөрөл дээр эм хангамжийн одоо үйл ажиллагаа явуулахыг эрх олгоод нэг удаагийн экспорт импортын лиценз олгох үйл ажиллагаагаад 2 гэрчлэгээ өгдөг байсан эхний үед. Сүүлдээ энийг бол нэгтгээд одоо эм хангам нийлүүлэх, импортлох, экспортлох гэж нэг гэрчлэгэн дээр гаргадаг болоод ингээд бас нэлээд зэгсрээд явсан. Энэ нь болохоор одоо хангамжийн байгууллагуудад бас нөгөө чирэгдэл учруулахгүй олон гэрчлэгээ ингээд аваад яваад байхгүй бас нэг ажлыг бас түрхчилсэн бас нэг аштайхан зэгцтэй болгоход бол тэгээд энэ дээрээс эм хангамжийн байгууллагуудын санал дуу хоолойг бас сонсоод тэгээд аль болохоор одоо чирэгдэлгүй хурдан цуурхаа үйлчлэх одоо нэлийн тийм зэгцтэй үйл ажиллагааг явуулахад бол нэлийн хамтарч ажилласан. Ялангуяа одоо эм холбоодууд байна. Одоо манай житгтэй үйл ажиллагаа явуулж байгаа хувийн эм холбоо байна шүү дээ. Нэг нь одоо Цэнтэхүү докторийн холбоог мэдхэх Цэнтэхүү докторын тийм нөгөөд нь зузаан ингээд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөлт дээр хагаад байдаг. За тэгээ манай эм холбоо байна. Тэгээ энэ хэд маань одоо бид нар тийм нэлээд хамтарч ажилладаг. Тэгээ бид нар эрүүл мэндийн яамд байхтай болтон зэрэг эм холбоотой хамтарч ажиллах одоо гэрээ байгуулад гэрээний дагуу хамтарч ажилладаг. Тэгэхээр эмийн зохицуултын үйл ажиллагааны одоо хууль эрх зүйн орчин бол нэлээд сайн бүрдсэн. Ганцхан хэрэгжилт нь бол нэлээд хангалтгүй байдаг. Тэгээ бид нар бас нөгөө эмийн зохицуултын үйл ажиллагааг ингээд яамдаар хариуцаад явж байхдаа Монгол улсад эмийн зохицуултын үйл ажиллагаа ер нь дэлхийн нийтэд ингээд харьцуулж үзэхэд ер нь ямар төвшөнд явж ирнэ вэ гэдгийг бид нараас 2-3 удаас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжлүүдээр үнэлүүлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх гишүүн орнуудаа үнэлдэг. Тэр олон улсын шалгуураар нь бид нараас Монгол улсын эмийн зохицуултын үйл ажиллагааг бол 2-3 удаа үнэлүүлсэн шүү дээ бидэд. Тэгээ эхлээд үнэлүүлэхэд бол бид нараас нэлээд өндөр оноо авч ирсэн. Тэр нь юу гэхээр хууль эрх зүйн орчин бол маш сайн бүрдсэн байна. Тэгэл одоо эмийн сангуудыг чинь бас магадлалыг итгэмжлэлээд эмийн сангууд одоо чанар аюулгүй байдлыг хариуцуулаад за дотоод хяналтуудыг тавьдаг бас тэгэл халдвар хамгаалал хог хаяглаа бас ангилдаг хугацаа дууссан юмудаа устгадаг гэх мэтчлэн маш нарийн юмуд бүгд ингээд цаасаа хэлдэг шүү дээ. Ерөөдөө бас тэр үед нөгөө нэг хэрэгжилт бас нөгөө хууль дүрм журмынхаа хэрэгжилт бас төдийлөн бас юм нийлүүлэх төвүүд дээр бол сайн байгаагүй. Тэгээ тэрний хэрэгжилтийг ерөөдөө хэрхэн яаж сайжруулах ажлуудыг та хийв? Ерөөсөө л энэ хууль эрх зүйн хэрэгжилтийг хангахад бол сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлуудыг бол эрүүл мэндийн яамнаас хөгжлийн төвөөс бол тестараатай уйггүй яваасны үр дүн бол өнөөдөр бол гарч байгаа л да. Өөрөөр хэлбэл бид нар чинь ингээд журам дүрм баталчаад тэрнийгээ таниулаад хийлээд сургаад заагаад зөвлөөд чиглүүлээд явах юм бол тэр хэрэгжээд хэлдэг. Магадгүй та нууцгүй одоо энэ чинь битэр яриа хэлэн далангуул энэ чинь тухайн үед одоо ямар ингээл гадуур та мэдээж ингээд өөрөө бас дэлгэх явдаг байсан тий. Явдаг байсныг би бас мэдээд байна. Тэгэл эмийн сангаараа орж үзээл, эм ханган нийлүүлэх төвөөрөө орж үзээл нөгөө стандарт
дөрвөн журм яг мөрдөгдөж гэнэ үг гал тэгэл магадгүй тэнд чинь бас мөрдөгдөхгүй эми сангууд ч бас байсан мах үнэхээр сайн мөрдөгдөөд ажилтдаг байсан. Тэр эми сангууд бол эми ханганы нийлүүлгүүдийг хэлж болох уу? Мэдээж тэдний чи ард талд маш их хэмжээний одоо тэр одоо эми сангийн эрхлэгч те эми ханганы нийлүүлэгт үеийн тэр эрхлэгч удирдлагууд өөрсдөө бас мундаг байж таарал тэр бүхэн одоо хэрэгжилт бас та бүхэнтэй хамт мөн хэрэгжээд явдаг байсан байх гэж бодод байна тий. Тэгэхээр зэрэг тэр талаар та ярилц. Тэгэхээр ер нь ямарваа нэг ажлыг эхлэхэд бол бид нар бас нэг хяналт үнэлгээ хийгээд явах одоо магадлал итгэмжлэлт эдгээр биелдэх стандарт өдрөмжийг хангуулахад бол өөрсдөө бас нэлээд суралцах барих тийм асуудал бас нэлээд бас дунд нь явагдчихсан л да. Өөрөөр хэлбэл би нэг стандарт хэмжилтийн төв дээр одоо тэр нэг стандартчлалын талаар бас нэлээд чанарын стандартууд дээр бас нэлээд сургалтанд сууж бас төгсөж гэрчлэгээ авч тэгээ бас нэг шинжээч гэсэн үнэлэхэд нэр бас аваад бас ажиллаж исэн. За тэрнийхээ хүчинд л одоо энэ магадлал эзэмшлэх үйл ажиллагаа, хяналт үнэлгээ хийх үйл ажиллагаа суралцж ижил хүн хийн шүү дээ. Тэгэхээр ямар ч юм суралцаагүй за танай одоо стандартын хэрэгжилтийг хангаж чадж байгаа үгүй юу гэдээ очиад үнэлгээ хийхэд бас айгүй хүндрэлтэй л дээ. Тэгээд энэ суралцаж бас мэдснийхээ үндсэн дээр бид нар бас нэг үнэлгээ хийдэг. Бас үнэлэх тусгай тийм үнүүлэхтэй сертификаттай төгсчиж бас хийдэг байсан л да. Тэгээ ингээ үнэлгээ хийгээд явж байхад бол мэдээч хяналт шалгалтаар бол алдаа дутагдал гарахгүй байна гэж байхгүй гардаг. За тухайн үед нь болохын зэрэг тэрийг залруулах, заасах, за хуурамч юм хүртэл, дуурамил юм хүртэл те байж лээсэн, бүртгүүлгүй юм хүртэл байж лээсэн. Тэр үеийн л одоо нөгөө бүртгүүлгүй эмийг ханган нийлүүлэх байгууллагаас авахдаа бүртгэлтэй эмний нэрэн дээр бүртгүүлгүй юм өөр нэр олох жишээний юмнууд хүртэл үнэлгээр илэрж ирсэн. Яагаад гэвэл ингээд хөөгд ингээд үзэхэд за энэ юм ингээд танах паданаар авцсан байна. Зарлаг байхгүй. Энэ яагаад зарагдаагүй ингээд тэнгүүд нүүтэн байхгүй шал өөр юм нам ингээд зарлагдаа явцсан. Бүртгүүлгүй. Гэх мэтчлийн ярих асуудлууд бол тухайн үед бол ганц нэг мерсер бол гарч ирсэн. Тэр болгон дээр биш. Гэхдээ бид нар бас нэг сошиал би боддгийн зүгээр л миний хувийн бодолтой одоо нэг ханган хэлэх байгууллагуудад зөвшөөрөл өгөхдөө одоо уул уурхайн компани ч гэдэг юм уу ямар ч мэржлийн бус одоо эцэстүүд ингээд ханган хэлэх байгууллагыг гээд ороод ихэд хуулиндээ бид нар хорих эрх байхгүй сошиал хуулиар тэгэл эрх олгочдөг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсд мэржлийн бус хүмүүсүүд ажиллаж байгаа тийм хүмүүсүүдээр бол иймэрхүү готуудууд гардаг. Яг эми мэржил эзэмсчихсэн хүмүүсүүд ингээд сошиал аваад ажиллахад тийм асуудал бол гаргадаг бас нэлээх юм тийм ёс зүйтэй шүү дээ манай эмийнхэн чинь бол энэ асуудал бол тиймэрхүү байдал дээр гараад идэх ер нь бол яг эмийнхэн бол яг ийм асуудал бол үнэндээ бол бас айгүй тийм ёс зүйтэй байдаг. Энэ бол яг ялгарч ингээд харагддаг л да. Яг хөө зарим нэг хугацаа дууссан ч байдаг юм уу? Эсвэл одоо ингээд хяналт үнэлгээгээр хайрцаг савлтын одоо зөрүүтэй байдлууд бол гараад ирдэг. За тэрнийг болохын зэрэг бид нар бас хоёр утгаараа авч үзэх хэрэгтэй л да. Тэгээ мэргэжлийн хяналт болохоор энийг ингээд шалангуудаа энэ танаа энэ бүртгэлээс чи энэ одоо савлтын зөрүүтэй байна. Энэ бүртгэлгүй юм байна. Энэ хуурамч юм байна гэж тэгчдэг байхгүй юу? Гэтэл тухайн юм нь болохын зэрэг нэг гадаадын үйлдвэр өгч эмийнхэн савлтын өөрчлөлтүүдийг ингээд жил ингээд сар болгон ч юм уу ингээд ер нь өөрчлөлт хийгээд яваад байдаг. Тэгээ тэрнийг манад өгвөл манайх нөгөө хурлаар оруулаад энэ хаягийн дээр энэ лого байсан байхгүй болоод энэ лого нь ингээд солигдсон гэдэг өөрчлөлт гаргацдаг. Гэтэл тэр юм болохын зэрэг нөгөө өмнөх тэр нөгөө нэг логотой өмнөх зөвшөөрлөлтөөр ороод ирсэн зарагдах дуусаагүй тийм зарагдах дуусаагүй байхад нөгөө шинэ одоо байцаагч нэрэнгүүтээ энэ таарахгүй байна хуурамч юм байна гэдээ гаргаад ирэх асуудлууд гарч ирсэн. Яг үнэн бас нэг тиймэрхүү юм наануу цаанаа. Тэгэхээр бол ерөөсөө энийг бол бид нэр сургалтаараа л энийг бүгд ойлголтуудыг бол өгчээсэн. Би ч одоо нөгөө манай төвчин 6 дүүрэгтэй одоо Цэнтэхүү докторийн холбоотой хамтраад жил болгон маш их сургалтуудыг бол явуулдаг байсан. Дээр нь хөдөө орон нутагт бас нөгөө бүсчлээ сургалтууд явуулдаг байсан. Тэгэхээр та нар одоо энэ бүртгэлийн одоо хаяг савлтын өөрчлөлт орсон эмнүүдийг яаж мэдэх вэ? Мэргэжлийн хяналт дээр та нарын энэ эмий чинь одоо зөрөөд байна, энэ бүртгэлгүй байна, хуурамч юм байна гэж ирэх юм бол та нар тийм ингээл зөвшөөрөх юм бол та нар эмийн санд ажиллаж яадаг юмаа мэдчих хэрэгтэй шүү дээ. Тэгээд би чинь тэгээд сургалт явуулаад та нар энийг мэдхийн тулд одоо манай бид нар чинь нөгөө нэг бүртгэлээр өөрчлөлт орсон юмудаа бүгдийг вебсайтаар ингээ мэдээлждэг. Хэдэн сарын тэдэнд одоо ийм эмнүүдийн хайрцаг савлтын өөрчлөлт орлоо, ийм эмнүүд одоо бүртгэлээс хасагдлаа, ийм эмнүүд шинээр бүртгэлээ гэдэг сар болгонд хаварлахаа мэдээллүүдийг тавьчихдаг учраас тэгээд бид нар чинь нөгөө лайс мэд програм руугаа бүх мэдээллүүдээ өгчдөг.
хэрвээ сар сардан та нар ингээд мэдээлэл авах юм бол ийм сайтаар ороод ийм мэдээллийг ингэж авч байгаараа гэж сургалтаараа өгч байгаа. Хэрвээ танаа эмч нь ингээд лайс мэд програмтай тулахад ингээд савлтын зөрүүтэй гараад ирэх юм бол энэ яагаад зөрүүтэй байгаас ч хизээ зөрүүтэй болчих энэ бүртгэл байсан гэд хурлын протокол шүүгээд үчин тэдэн оны тэдэн сарын тийм хурлаар хаягн дээр тийм өөрчлөлт орсон байна гэд өөрөө мэдчих юм бол байцаагч нар их юм бол энэ өөрчлөлт орохоос өмнө манайх ингээд оруулж ирсэн бүртгэлтэй албасныг гээд хилжүүл эн чинь бас учир нь олддгийг гээд би яг сургалтуудаа бас явуулдаг байсан. Ийм хааны нөлөөлөх төвийн deputar байхдаа яг таны тэр сургалтанд ч бас хамрагдчихсан байхгүй. Бид нарт энэ сайхан мэдээллийг бас хэлж өгөөл те та нар ерөөхдөө хяналт шалгалт ирвэл энэ дээр ингэж анхаараарай тэрэн дээр ингэж анхаараарай гэдэг аюу сайхан тэр үед ч бас аюу сайхан сургалтууд явдаг гэсэн байхгүй. Одоо ч гэсэн бид нар бас сая ковид гэж явхаар болжээд байна л да. Тэгэхээр бас ер нь бол байнга л явагдал байгаа. Ер нь 14 оноос хойш бид нар чинь одоо нэг 19 он хүртэл тасралтгүй сургалтуудыг бол байнга л явуулж байгаа. Танхимын сургалт явуулж байна. Тэгээд бүсэлсэн сургалт явуулж байна. Дээрээс нь телемедицины сургалтыг бас явуулж байгаа. Тэг бүх одоо аймагуудтайгаа холбогдоод энэ дээр мэдээлэлүүд бол маш сайн өгж байгаа. Энэний хүчинд бол нэлээх их тийм амжилт олж байгаа. Жишээ нь одоо ингээл хин дуртай нэг нь өвдөөл бол лимснэр очиод дураар юм аваад хэргэлждэг байсан тий. Хин дуртай эмийн сан чинь одоо онш тавиад шууд энэ эмийг хэрглээл өчтдөг байсан бол энэ асуудлыг бол нэлээд зэгцэлсэн. Одоо ийм асуудал бараг гарахгүй шахуу болж байна. Хүмүүсийн ухамсар, итгэл өөр болж штэ тий. Тэгэхээр дараагийн асуулт маань болохоор зэрэг одоо ер нь бол таны эрхэлж буй ажлын талаараа та бас биднэрт дэлгэрүүлж яриач. Ер нь одоо засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын одоо эмийн хяналтын лабораторийн даргын үйл ажиллагаан дээр бол тавигдсан байгаа яг одоогийн байдлаар бол тэгээд ерөнхийдөө одоо агентлагийн яг энэ бүтцийн талаар та бидэнд бас нэг тодруулаад өгөөч. За тэгэхээр бид нэр би бас 12 оноос эхлэх гээд байна л да. 12 оноос эхлээл бид нэр энэ эмийн зохицуулалтын одоо том юм байгууллага юм уу эсвэл одоо агентлаг байгуулъя гэдэг чиглэлээр бол нэлээх ажилласан л да. Одоо янз бүрийн одоо судалгаа хийлээ, гадагшаа явж туршлага солилцлоо. За янз бүрийн одоо хууль эрх зүйнд одоо өөрчлөлт оруулах барих гэж ерөөс 12 оноос хойш агентлаг байгуулах гэж бол одоо яамныхаа мэрэгчлэгтэй хамт одоо ажиллаж ирсэн хүний хувьд бол энийг бол маш их мөрөөдөж ингэж хүсэж одоо нэг хүслээ биелүүлээд ингэж явж байна л да. Бид нэр анх 2012 онд хаа Евро явсан Солонгос улсын нөгөө эм хүнсний агентлагт 10 хоног очиж тэнд ажиллахдаа за эмийн зохицуулалтын хяналтыг яаж тавьдгийг байна. Эмийн зохицуулалт одоо ямар одоо үйл ажиллагаа явуулдгийг, ямар мэргэжлэнгүүд, ямар орон тоон дээр яаж ажилладгийг гэдэг нь нэлээд судалсан. Тэгээ энэ судалгааныхаа үндсэн дээр бид нар бас энэчний бичиг баримтаа боловсруулад төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлоготой эмийн агентлаг бол зохицуулалтын том байгууллагатай болох хэрэгтэй юм байна. Эмийнхээ одоо чанар аюулгүй байдлыг нэгдсэн нэг удирдлагаар зохицуулах хэрэгтэй юм байна. За улс орныхоо одоо эмийн чанар аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд энэ асуудлыг бол зайлшгүй зохицуулах хэрэгтэй гэдэг дуу хоолой бол нэлээд төр засагтаа хүргэсэн. За эмнэлгийн хэрэглэгдэхүүнийхээ хуулийг 12 онд анх одоо шинжилэн боловсруулах ажлын хэсэгт бол эхний ажлын хэсэгт бол орж ажиллаж исэн. Бид нар хэрэглэгдэхүүнийхээ хуулийг бол нэлээд өөрчилд нэлээд шинжилээд ингээд агентлаг руугаа төхүүлээд залтуудаа оруулаад явсан боловч батлагдахгүй маш олон жил болсон байж байгаа. За энэ бол маш олон бас шалтгаантай л да. Бас төр засгийн асуудал, улс төрийн асуудал, дээрэс нь бас нөгөө нэг одоо хөрөнгө санхүүгийн асуудал тий агентлаг байгууллагч нь одоо өчнөө олон хүн оронтоо нэмэгдэн цалин хөөс гээл тэгэл зардал мөнгө гэл бас тиймэрхүүнүүд бас нэлээд нөлөөлж исэн байх гэж бодож байна. Тэгээд одоо бид нэр ингээд төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлоготой эмийн зохицуулалтын агентлагтай байна гэдэг өгүүлбэрээ суулгаж өгснийхаа дагуу одоо агентлага байгуулах гэж нэлээд төр засаг руу хандаж бас ажлын хэсэг банкны хоргоор оруулж явсны хувьд бол агентлаг маань одоо үүсэж бий болсон. Одоо энэ агентлагийг бид нэр одоо анхнаас нь зөв одоо хөл дээр нь босгоод анхных нь одоо тулгын 3 чулуугийн аятайхан одоо суурийн сайн ингээд босгоод өгчвөл улс орны маань одоо эмийн чанар аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал гэж маш олон асуудлуудыг бол зэгцлэх ийм том байгууллагыг бол байгуулж чадсандаа бол баяртай байна. За манай агентлаг бол одоо 7 ийм нэгжтэй байгаа. За энэ нэгжүүд нь болохоор
одоо бүртгэлийн дараах эмийн тандал судалгаа аюулгүй байдлыг хариуцсан бүхэл бүтэн газар байж гин. За лабораторийн асуудал хариуцсан тусдаа нэгж байж гин. За эмийн бүртгэл хариуцсан, за тусгай шуурд хариуцсан, за эмийн үйлдвэрүүдийг хариуцсан, за чанарын асуудал хариуцсан гэд үзэх юм бол 6-7 эм нэгжээс бүрдсэн ийм бүтцтэй энэ 80-д орон тоотой юм агентлаг бол том агентлаг байна. Тий, агентлаг бол засгийн газрын тогтоолоор ингээд батлагдсан байж байгаа. За эрүүл мэндийн сайдын 23 дугаар тушаалаар манай агентлагийн бүтэц үйл ажиллагааны тушаал бол гарсан. За энэ тушаалынхаа дагуу бид нэр бүтэц үйл ажиллагаагаа ажлынхаа дагуу одоо мэрэгчлэнгүүдийг шинээр одоо очноор мэрэгчлэнгүүдийг аваад ингээд сургаад ажиллаудаад үйл ажиллагаагаа одоо ингээд өнөөдөр эхлүүлээд явж байна. За баярлалаа. Тэгэхээр яалтчгүй бас агентлагч дээр ер нь бол одоо цар тахлын айхтар өвчин гарлаа шүү дээ ковидын нөхцөл байдал гээд энэ үеүүдэд ерөөдөө яалтчгүй бас нэг талдаа яг агентлаг гээд том зохион байгуулалттай газар үүсээд ингээд би болоод явж байгаа нь бас талархууштай ч гэсэн нөгөө талаараа магадгүй бас хувийн хвшил яхны манай ажил бас энд бас нэлээдгүй цаад бэрхшээл учрлаа гэж бас харж байна. Энэ нь юу байсан бэ гэхээр сая энэ ковидын нөхцөл байдал энэ агентлаг одоо яг бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бол нэлээд олон компани одоо бүртгэлийн асуудлууд бас удаашрсан тий. Тэгээд ийм асуудлууд бас байгаад байна. Тэгэхээр одоо ер нь бүртгэлийн асуудал маань өөрөө ямар төвшөнд явж байгаа вэ? Энэ ер нь бол хизээ одоо илүү их одоо хурдтай ажиллагаанд орох бол. Тэгэхээр одоо ямар юм ингээд шинээр зохион байгуулагдаад цоо шин бүтэц үйл ажиллагаа бий болоод тэгээ ямар ч нэг одоо төрийн албанд ажиллаж байгаагүй одоо төрийн албанд ажиллах сонирхолтой хүмүүсүүд ингээд өргөдлөө өгөөд албаасаар ингээд ороод ажиллах энэ хугацаанд бас зэгцрэх эмхэх гээд бас нэлээд одоо хэмжээний ажлууд бас бий болдгийм байна. Бид нар бас ингээд өдөр шөнөгүй ингээд ажиллаж байгаа ч гэсэн бас одоо эмгэрх зэгцрэх гээд асуудал байна. Дээрээс нь одоо агентлаг бол өөрийн гэсэн бас байр орон сууц байхгүй байна. Тэгээ шинээр байгуулж байгаа болохоор бүх хүмүүс үлдсэн зөвхөн л одоо хоосон гэл ороод ирж байгаа тэр хүнд одоо нэг компьютер ч юм уу ширээ ч юм уу сандал ч юм уу хэрэгтэй болдог. Одоо хүртэл бид наах бас сандал ширээ хангалт одоо усаас юм авч бас чадаагүй цаасаа харьцнууд тавьчаал тэр нэг өөр өөртөө гэрээсээ нөөттэй авчрал нөөт байхгүй нь ингээл боломжоор ингээл хэдэн сар ингээд ажиллаж ийн л да. Тэгээд яам дээр бас тендер шалгаруулалт явагдаад одоо ингээд тавилаг компьютероор хангагдах асуудлууд одоо л дөнгөж эхэлж байна. Тэгээ яг бид нар энэ хүндрэлтэй нөхцлүүд болох тань зэрэг бас одоо шинээр авч байгаа мэргэжлүүд бас учраас ойлгуулад одоо иймэрхүү байна болцоогоор ажиллаж байгаа шүү гэдгийг бас хэлээл ингээл ажиллаа эхэлж байгаа. За удаашрлж байгаа асуудал бол үнэхээр тийм байгаа. Яагаад гэвэл эрүүл мэндийн яам дээр одоо энэ манай салбар комиссууд чи яам дээр байсан шүү дээ. Манай агентлаг дээр байгаагүй. Тэгээ яам дээр байсан үед эрүүл мэндийн яам ч нэг сайдын тушаалаар 12 сарын 25-нд одоо бүх бүтцээ өөрчлөгдөд хүмүүсүүдэд чөлөөлөлт ингээд бүтцээ өөрчлөлт болцсон байдаг. Манай алба болгохтын зэрэг эрүүл мэндийн хөгжлийн төв дээр 2 сарын 20 хүртэл ингээд ажилласан. Тэгэхэд бол яамнаас ингээд шилжиж ирээгүй. Одоо хуралдуулъя гэхээр яам дээр байгаа бүтцэн нөгөө хүмүүсүүд нь одоо чөлөөлөгдөд гараа явцсан хуралдуулах ямар ч боломж байхгүй. Тэгээ агентлаг эмхлүүлээд ингээд байхлаар бид нар чинь байр авахгүй ихний үед бас зэгцэрч чадаагүй хүмүүсээ аваагүй. Энэ хооронд бол нэлээд хугацаа алдсан 1-2 сар ингээд аж ахуй нэгжүүдэд бол нэлээд хүндрэл учирсан нь бол үнэ. За тэгээ бид нар ингээд зэгцрээд UB чинь 8 давхурт ингээд түрээсээр ингээд ороод одоо сандал ширээгүй ч гэсэн боломжоор ингээд ажиллаад явангуудаа тусгай зөвшөөрлөө хурлаа бол ойрхон хуралдуулж гин бүртгэлийнхаа хурлыг хуралдуулж гин салбар комиссуудаа бол зарим нь болоо яамнаас шилжүүлээд агентлаг дээр автсан зарим нь бас бүрэн шилжиж ирээгүй одоо ч гэсэн зэгцрийг бас асуудлууд бол байгаа. Тэгэхээр шилжилтийн үед бол бас ийм хүндрэлтэй бас одоо удаашрах ийм асуудлууд бол нэлээд гарсан. Шилжээд ирсэн үйл ажиллагаануудыг бол хурдан шуурхай ингээд явуулах чиглэлээр бол нэлээд анхаарал ажиллаж байгаа боловч бас шинэ мэргэжлэнгүүд байгаа болохоор нөгөө ажилдаа дадаагүй, тасаагүй юмаа мэдэхгүй байх гэдэг иймэрхүү утгаар бас нөгөө цаг хугацаанд нь хурдан шийдэхгүй бас одоо хугацаа алдах асуудлууд бол яалтчгүй гардгийн байна лээ. Тэгэхээр бид нэр одоо юун дээр алдаад байна, юугаа анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр одоо дараагийн зөвлөл хийж байгаа. Өдөртлийн зөвлөл дээр бас яриад хэлээд мэргэжлүүдээ сургаад дадлагжуулаад ингээд ажлаа бас зэгцлээд явж байгаа. За цаашдаа бол одоо
эмийн зохицуултын энэ бүх үйл ажиллагааг одоо агентлаг аваад явж байгаагийн хувьд бол энэ хувийн хвшлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллах бүх холбоотнуудтайгаа одоо гэрээ байгуулад төлөвлөгөөгөө гаргаад хамтарч ажиллахын гарын ус хүмүүсгээ зураад ингээд ажиллаа эхлүүлсэн байж байгаа. Аха. За тэгэхээр ер нь цаашлаа бүртгэл бол гайгүй хурдтай л явах юм шүү дээ тий. За энэ бүртгэлийн үйл ажиллагаа чинь Тэгсэн зэрэг урд нь хийгдчихээгүй ажил биш. Урд нь хийгдчихсэн, урд нь зэгцэрсэн байсан үйл ажиллагаа байгаа болохоор нэг тийм хүндрэлтэй асуудал байхгүй. Гол нь бид нар мэржлүүдээ л одоо зөв чиглүүлээ, зөв одоо удирдаад явчих юм бол хуучин хийжсэн ажил болохоор нэг хүндрэл цаашаа гарахгүй байх гэж бол хэлмээр байна. За нэг юм сайхан нэг агентлагийн маань дараах нэг юм мэдээлэл хийсэн байсан. Ковидын одоо эмчилгээний шин дэвшилтэд эм бэлтгэлийг бол одоо Монгол улсад оруулж ирэх талаар бол бид нар судалж байгаа гэдэг ийм мэдээлэл хийсэн байсан. Энэн дээр та бас нэг мэдээлэл өгөөч. Ер нь ямар төрлийн эм бэлтгэлийн эмнэлгийн эрсдлүүдийг ер нь бол судлаад байгаа юм бол. Тэгэхээр ер нь бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааварчилгаа гэж байж байгаа. Тэн дээр энэ ковидын үед хэрэглэх эмийн одоо жагсаалт гээд 30 эдэн нэр төрлийн жагсаалт гарсан байж байгаа. За дээр нь хамгаалах хувцас хэрэгсэл гээд ер нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу одоо энэ яг ковидын үед яг ийм юмнуудыг хэрэглэн, ийм хамгаалах хувцсан юмнууд хэрэглэн гэсэн тушаал бол гарсан явж байгаа шүү дээ. Энийхээ дагуу л явагдаж байгаа. Тэгэхээр энэ ковидын үед одоо үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ стандарт удирдамжуудыг бол эрдэмтдийн зөвлөлгээд онцгой комиссээр бол байгуулагдсан байж байгаа. Тэгэхээр энэ эрдэмтдийн зөвлөл бол судалгаа шинжилгээ хийгээд нотлохонд тулгуурласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо заавар зөвлөмжийн дагуу удирдамжаа боловсруулад энэ удирдамжийн дагуу одоо бид нар энэ удирдамжийг хэрэгжүүлэх энд одоо орсон эмнэлгийн хэрэгслийн нөөц хангалтыг одоо хариуцаж хангах асуудал дээр бол ийм холбоотой хувийн хвшлүүдтэйг бол байн хамтарч ажиллаж байгаа л да. Тэгээд би болохын зэрэг 2000 одоо 20 онд 3 сард анх нөгөө нэг шуурхай штаб гэдээ байгуулагдахад энэ шуурхай штаб дээр хангалтын багт нь одоо энэ эмнэлгийн хэрэгслийн хангамжийн асуудлыг хариуцаад бол жир галан гаруй ингээд ажилласан. За энэ хугацаанд бол ерөөсөө улсын хэмжээний одоо энэ эм хэрэгсэл, тариа, тоног төхөөрөмжийн бүх юмнуудын нөөцийн судалгааг бол чиглэлээр нь гаргасан байж байгаа. За энэ дээр тэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр удирдамжийн дагуу одоо манай амжилттай онцлогт хэрэгжилж байгаа энэ эмнэлгийн хэрэгсэл онцлогоор одоо эдгээр хөдөө орон нутгатаа нийслэлтэй ч гэдэг юм уу төв эмнэлгүүдтэй одоо ямар одоо нөөцтэй байна, хаана одоо нөөц дутагтай байна, хайш нь одоо нөөцийг бүрдүүлэх үү гэдэг чиглэлээр бол тэндээс нь удирдаад ерөөхдөө бол ажилласан байж байгаа. Дээрээс нь одоо нөгөө анх ковид гарч ирсэн нөгөө хамгаалах хэрэгсэл, маск гэдэг чинь нэлээд хомсдолтой байсан. Тэгээд ковидын тухай хууль бол ингээд боловсруулаад шуурхай штаб боловсруулад энийг ингээд батлуулсан байж байгаа. Тэгээ энэ хуулийн дагуу болохтой зэрэг аж ахуйн нэгжүүдийг одоо татвараас чөлөөлөх ч юм уу тийм энэ хамгаалах хэрэгслүүдийг татвараас нь чөлөөлөх уруулж одоо вакцинуудын одоо бас ингээд чөлөөлөх мэтлэн төр засгаас бас энэтэй холбоотой маш их олон одоо тушаал шийдвэрүүдийг бол боловсруулж гаргасан энэний хэрэгжилтийг бол манайхаас давхар ингээд гэрчдийн хангаад бас явж байгаа. Тэгэхээр бол аж ахуй нэгж гэсэн ер нь засгийн газраас болон төр засгаас бол энэ ковидтэй холбоотой одоо ард иргэдтэй одоо үзүүлсэн тийм тусламж үйлчилгээнүүд бол маш их явж байгаа бол бид нар бүгд л нийтлээд хүлээгээд явж байгаа. Одоо энэ ковидын үеийн бас нэг хүндрэл болоод тээврийн асуудал байна. Энэ дээр ерөөхдөө одоо ямар байдлаар одоо хамтарч ажиллаж байна? Тийм ээ одоо ингээд ер нь бол энэ ковидын үед гаднаас оруулж ирж байгаа импорт экспортын энэ үйл ажиллагаа бол ерөөсөө зогсож байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ бараа бол одоо яг нэг улс оронд бас энэ өвчин үүссэн учраас нислэг байхгүй гэдэг зөндөө ийм бэрхшээлүүд бол таарч ирсэн. Тэгэхээр улсын онцгой комиссийн шуурхай штаб болохын зэрэг ханган нийлэх байгууллагууд ийм холбоотоос за ямар одоо аж ахуй нэгжийн одоо ийм тариа хаанаас орж ирэх гэж байна. Тэрийг одоо хаавар дамжуулж хаагур одоо авах уу гэдэг нарийн төлөвлөгөөтэй энэ бол явж байгаа. Жишээ нь одоо Германаас орж ирэх юмнууд бол Герман нислэг байхгүй. Эхний үед одоо сүүлээр дамжуулаад ирэх бол сүүлээр дамжуулаад нааш нь авах жишээтэй гэх мэтчлэн ингээд дамжуулаад одоо онгоцонд багтаагаад явах. Тэгээ чартер нислэгүүд ингээд явхад нөгөө иргэдийг зөөж ирэх ажил чинь хамгийн нэг номер байсан болохоор
ачаа бас нөгөө хуваагдаж ирэх байх гэдэг. За одоо төмөрт юугаар газраар ирж байгаа ачаанууд бол урд хойд хэлээрээ ерөөхдөө бол ингээд орж ирж байгаа. Гэхдээ бид нөгөө аюулгүй байдал халдвар хамгааллын тэгламыг сахихын тулд тэр орж ирж байгаа ачааг ариутгах, барих гэдэг энэ үйл ажиллагаанд нөгөө нэг хийдэг учраас бас тодорхой хэмжээний хугацаа бол өстой хил гайл дээр бас байлгах, нөгөө ариутгах хугацаа устгах гэдэг асуудлууд гарч байгаа учраас энэ дээр бас нэлээд тийм хугацаа шаардж байгаа боловч одоо улсаас бас энэ чинь нэлээд ингээд зохицуулаад нэлээд шуурхаа ингээд гартаа аваад ингээд ажиллаж байгаа гэдэг одоо шуурхаа шатаар ажиллаж байсан хүний хувьд бол би энийг бол бат хэлж чадчихна. Ааха. За би хүмүүсийн донд бас нэг юм байдаг л да. Одоо жишээ нь ингээд ковидын үед ерөөхдөө төрийн байгууллагынхаа өөрсдөө яаж хэрхэн яаж хамгаалж байна. Тэгэд одоо эрүүл мэндийн газар чинь сая эрүүл мэндийн яам нь болон одоо хүсүүд дээр бол маш их хэмжээний нөгөө нэг одоо хандив тусламжийн гараа сугсан одоо хувийн хвшил болон босод одоо гадны орнуудаас ч гэсэн маш их зүйл хандив тусламж ирлээ шүү дээ. Тэгээ энэ хандив тусламжаас одоо магадгүй танаа нэгжүүд дээр ерөөхдөө одоо хэрэг хөрөлцөөтэй өвч чадчихэв. Одоо өөрсдөө ковидоос хэрхэн яаж хамгаалж байна те. Тэгэхээр энэ ковидын үеэр бол одоо төрийн байгууллагууд болон Азийн хөгжлийн банк болон одоо хувийн хүмүүсүүдээс бол энэ сайхан сэтгэлийн хандиуд бол улсын онцгой комисс дээр, эрүүл мэндийн яам дээр одоо халдвар төлөвлөлт судлалын эмнэлэг дээр бол нэлээх юм хандиуд бол өгөгдсөнийг бол ил тод одоо 11 цагийн нөгөө эрүүл мэндийн яамны мэдээлэлээр бол тогтмол ингээд мэдээлэгдэж байсан л да. Тэгэхээр улсын онцгой комиссийн шуурхай штаб дээр бол энэ хандив тусламжийн бол ирэхгүй шууд онцгой комисс дээр очиждаг. Тэгээ онцгой комисс болгохын зэрэг одоо энэ бүх хөдөө орон нутагт байгаа эрүүл мэндийн байгууллагуудаа энэ халдвар хамгааллынхаа энэ хуцаар хангах нөөц бүрдүүлэхэд бол хуваарлаад ингээд жигд ингээд явуулаад тэгээд бүх эмнэлгүүдэд энэ нөөцийг бол бий болгож чадсан байж байгаа. Дээрээс нь энэ хандив тусламжийн үйл ажиллагаа бол ил тод ингээд явагддаг. Захимаар хүртэл одоо тэр байгууллагад хичнээн одоо төрөний үнэтэй хамгаалах хэрэгсэл өглөө барьлаа гэж хувийн одоо үйлдвэрүүд жишээ нь бүгд ингээд гараад явжсэн. Энэ одоо судалгаа шинжилгээ энэ юмнууд нь эрүүл мэндийн яам дээр одоо онцгой комисс дээр тусгай одоо комисс хүлээж аваад хуваарлаад явдаг байсан болохоор би шуурхай штаб дээр ажиллаж болохоор энэ хуваарлаж явж байгаа энэ юмд бол бид шуурхай штаб бол оролцдог манай дээр бол ирдэг байсан болохоор би яг яаж хуваарлсан нь мэдэхгүй. Гэхдээ нөөцийн судалгаа хариуцж байгаа ажиллаж байгаа хүний хувьд бол одоо Баянгор аймагт хамгаалах хувцас байхгүй нэхэд тэрдийн тийш нийлүүлээ тэр эмнэлэг рүү нийлүүлээ гэдэг одоо жигд хуваарлсан ийм судалгаанууд бол байн гарч ирсэн. Ингээд хуваарлаад ингээд явж исэн. За тухайн одоо дунд нь ажиллаж байгаа төрийн байгууллагууд ч гэдэг юм одоо эрүүл мэндийн хөгжлийн төвч гэдэг юм уу манай агентлагч гэдэг юм уу те бид нэр болохтой зэрэг одоо тухайн байгууллага өөрөө ажилчдынхаа одоо албан хаагчдынхаа хаагчдаа одоо ковидоос сэргийлэх, өссөн сэргийлэх зорилгоор өөрсдөө одоо худалдаж аваад ажилчдаа одоо хамгаалах хувцаар хамгаалах, биелийн маск эрсдээр хамгаалах, хариуцлагын болсоор хамгаалах ажлуудыг бол байгууллагууд өөрсдөө зохион байгуулад явж байгаа. Гэхдээ ганц нэг бол хандив тусламж бол манай дээр бол ирж исэн. Ягаад гэвэл одоо жишээ нь ихэд л мон сэмийн үйлдвэрээс одоо дархлаа сайжруулах витамин манайч одоо 80 гаруй хүнтэй 80-ад ийм витаминыг өгвөл манай одоо нөгөө яруу нягтлангууд хүлээж аваад гараас зураалал бид нар чинь ингээл хуваарлал тийм сайхан юмуд мэрсэр бас байсан. Тэгээ ерөнхийдөө бол байгууллага өөрөө л ажилчдаа хамгаалал бүх юм ингээл худалдаж аваад тараагаал халдвар хамгаалахад дэглэмийг барайл ингээд явж байгаа л да. Ааха. За тэгэхээр таны хувьд бас яг энэ төрийн байгууллагад ажиллаж байхдаа маш олон төрлийн одоо төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн тийм ээ. За энэ төсөл хөтөлбөрүүднээс одоо хамгийн одоо миний одоо олж харж байгаагаар бол хамгийн одоо үнэхээр өгөөж өгсөн төсөл хөтөлбөрийг бол яалтчгүй бас антибиотикийн зохистой хэрэглээ гэдгээр мэдээд байгаа. Та энэ антибиотикийн зохистой хэрэглээг ерөөхдөө анх одоо хэрхэн яаж санаачлаад тийм ээ өдөө болтлох үр дүнгийн одоо үзсэн тэр талаарх мэдээллийг бас биднэрт өгөөж. Тэгэхээр одоо эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл ажиллагаа бол одоо эрүүл мэндийн хөгжлийн төв дээр эм эмнэлгийн хэрэгслийн одоо эм эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба гэд байсан. За энэ албыг бол би өөрөө удирдах явж исэн. Миний хувьд бол энэ эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр бол манай алба бол нэлээх
ажлыг бол зохион байгуулж ирсэн. Би түрүү хэлжсэн тий 14 оноос хойш бид нэр сургалт мэдээлэлтэй маш их ингээд хүчтэй явуулж ирсэн. Ингээд өөрөөр хэлбэл одоо жороор олгодог эмийг жороор эмийн сангууд бол олгодог болчлоо. Иргэд бол одоо жороор үйлчлэх эмийг заавал жор бичүүлээд оншиндоо тохирсон эмийг хэрэглэхгүй болохгүй байна гэдэг ойлголтыг бол бий болгочлаа. Энэ бол маш удаан хугацааны сургалт сурчлагын үр дүнд бий болж байгаа үйл ажиллагаа л да. Тэгэхээр нэгэн ард түмний дунд одоо иргэдийн дунд ингээд тогтцсон одоо хуучин зуршил байна шүү дээ. Одоо дураараа хэрэгэлдэг байдаг. Энийг чинь одоо ингээд болиулахад сэтгэлгээг өөрчлөхөд бол удаан хугацаа бол шаардлагадаг юм байна лээ. Тэгэхээр бид нэр бол 14 оноос уяггүй одоо энэ сургалтуудыг эмнэлгийн мэрэгчлэндээ ч өгж, нэмийн мэрэгчлэндээ ч өгж, иргэдтэй ч өгж тий. Одоо өрхийн эмнэлгүүдээр очиод иргэдүүдэд өгж, одоо том эмнэлгүүдийн хитэн эмчлүүлэгчтэй ороод ингээд өгж, өшөө тэгээд эмийн зохистой хэрэглэгдэн төлөвшүүлэх одоо сарын аяныг бид нэр одоо жил болгоно бүх эрүүл мэндийн улсын хэмжээнд бол зохион байгуулагддаг байлаа. За антибиотикийн мэдлэг хандлагыг дэвшлүүлэх 7 хоногийн аяныг бол жил болгон 11 сар зохион байгуулдаг. За олон хүн цугларсан зах байдаг юм уу, том дэлгүүрүүд дээр бас бид нэр очиж ажиллаад энэ сурталчилгаагаа бас нэлээд явуулдаг байсан. За гар дээрээс юм авч хэрэглэж болохгүй. Ийм бол хор тийм ээ зөвхөн одоо эмчийн одоо тавьсан оншийн одоо тэр дом хэрэглэх ёстой зүйл. Тэгээд онш тавьсны дараа хэрэглэхгүй 10 хоногийн дараа тэр имийг хэрэглүүл онш өөрчлөгдөх барих одоо гаж нөлөө ихсэх улам одоо өвчин илэршгүй хүндрэх барих гэл энэ бүх мэдээллүүдийг ингээд зөв системтэй зэгцтэй ингээд хүргээд ирэхэд бол иргэд ч ойлгодог, эмзүүчнэр ч ойлгодог, эмийн мэрэгчлэнгүүд, эмнэлгийн мэрэгчлэнгүүд хүртэл энийг бас мэдээд ингээд явхад бол маш тийм ачаалталтай үр дүнд бол хүрсээ. Тэгээ энэ ажиллагч нь бол миний хувьдаас бусад мэрэгжил нөхдүүд маань мэрэгжил нийт нөхдүүд маань ч гэсэн бас барахж байгаа. Тэгэхээр энэ одоо бол манай эмийн сангаас жоргүй антибиотик авдаг иргэн гэж байхгүй болцсон тийм ээ. Тэгээ бүгдөө одоо дор бүрний өрөх болон өөрсдийнхөө одоо зорилтод эмч нараараа жороо бичүүлээд очиод ингээд авдаг болцсон. Маш том одоо соёлыг та бий болгож чадсан. Тэгээ энэ чинь бас яг маш их баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд одоо ер нь яг агентлаг дээр ямар төрлийн одоо төсөл хөтөлбөр хэрэгжих гэж байна? Та ер нь ямар төрлийн одоо төсөл хөтөлбөрийг цаашдаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна? Тэгэхээр төрийн байгууллага гэдэг бол нэлээд тийм хил амтай цаг хугацаа шаардсан за хурдан шуурхай ил тод үйл ажиллагаа явуулах хариуцлага өндөртэй ийм алба байдаг. Тэгэхээр одоо манай агентлаг шинэ байгуулагдж байгаа болохоор энэ шинэ байгууллагад одоо маш олон төрлийн байгууллагад ажиллаж байгаагүй, туршлагагүй, дадлаггүй одоо залуучууд их хэмжээгээр орж ирж байна л да. Тэгэхээр бид нар эхний ээлжинд алхтын зэрэг одоо бүх энэ орж ирж байгаа мэрэгчлэнгүүдээ мэрэгшүүлэх, чадваржуулахын тулд бид нар сургалтуудыг бол зохион байгуулж байна. Сая одоо агентлаг байгуулагдсанаас хойш одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр одоо 2 өдрийн мэрэгчлэнүүдээ 2%-аар 4 өдрийн сургалтыг бол зохион байгуулсан. За энэ дээр болтон зэрэг төрийн албаны бичиг баримтыг яаж хөтлөх үү гэх мэтчлэн ч юм уу за тусгай зөвшөөрөл лицензээ үйл ажиллагааг яаж одоо хурдан шуурхай болгох уу ч гэдэг юм уу тий. За тэгээд төсөл хөтөлбөрүүдийг одоо хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр бичих, журам дурмыг өөрчлөх барих энэ талынхаа мэдээллүүдийг бол бүгдийг энэ сургалтаараа өгсөн байж байгаа. За Азийн хүч биш дэлхийн эрүүл мэндийн байгууллага бодлоготой зэрэг манай одоо агентлагийг бэхжүүлэх хүрээнд бол зөвлөх гэдэг зузаанаа зөвлөх 6 сарын хугацаатай манай дээр бол ажиллаж байгаа. За энэ бодлоготой зэрэг бид нэр бас чиглэлээр бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхүүд бол аваад ажиллаж байгаа. За бүртгэл дээр нэг зөвлөх байх жишээтэй, лаборатори дээр байх жишээтэй, танил судалгаа, аюулгүй ажиллагаан дээр байх жишээтэй. Энэ зөвлөхүүдтэйгээ бид нэр 2-4 сар бол хамтарч ажиллахаар төлөвлөгөө гаргаад боловсруулад ажиллаа эхэлчихэд явж байна. За одоо танай салбар бол яалтчгүй одоо хувийн хвшил болох одоо ийм хангамжийн салбар мөн эмийн сангуудтай одоо нэгт оюултай холбоотой атгсан гашиг ажиллах ёстой шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо юу гэдэг хувийн хвшлийнханд чинь ямар олдоо байна тийм ээ та ер нь одоо энэ хувийн хвшилтэй болоод байгаа зүйлүүд нь юу байна болохгүй байгаа зүйлүүд нь юу байна энэ дээр ерөөхдөө ямар байдлаар цаашдаа хамтарч ажиллах гэж байна. Тэгэхээр агентлаг шинээр байгуулагдаж байна гэдэг утгаараа хувийн хвшлийн байгууллагууд одоо цааш нэр юм эхэлж гин гэдэг асуудал энэ бол биш ээ. Тэгэхээр хувийн хвшлийн байгууллагуудтайгаа бид нэр
анханасаа л ингээд ажиллаад өдөө хүртэл явчихсан. Биенийхээ одоо үйл ажиллагааг дэмждэг, тусалдаг, болохгүй юмудаа ярилцдаг. Энэ үйл ажиллагаа маань яг л хэвэндээ ингээд үргэлжлээд явна. Өшөө одоо сайжраад зохицуултын үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчноо бүрдүүлэх за асуудлуудаар бол нэлээд шинэлэг ажлуудыг бол хийх хэрэгтэй. Ягаад бол эмийн зохицуултын үйл ажиллагаа хуучин одоо нэлээд саланг систем бий байсан тийм ээ. Тэгэхээр одоо нэг агентлаг дээр ингээд төвлөрөөд нэгдсэн нэг зохицуултанд ороод явхад бол зохицуулах, залруулах одоо хамтарч ажиллах үйл ажиллагаанууд бол нэлээх үйл ажиллагаанууд бол байгаа. Энийг бид нэр ингээд төлөвлөсөн байж байгаа. Тэгэхээр төрийн байгууллагч ялгаагүй, хувийн байгууллагч ялгаагүй, хувийн чам ялгаагүй бүгд л одоо гүйцэтгэлийн төлөвлөгөө, зорилт, алсын хараагаа тодорхойлоод тэрнийхээ хэмжээнд одоо хөгжид дэвшиж явдаг тийм ээ. Тэгэхээр энэ үйл ажиллагаа бол яг энэ жармаараа ингээд хөгжид дэвшээд явна. Бид нар харин цаашид энэ зохицуултын үйл ажиллагаагаа төлөрсөн нэг удирдлагын дор чирэгдэлгүй хөнгөн шуурхай болгохын тулд одоо хамгийн нэгдүгээрт одоо бид нар юугаа сайжруулах хэрэгтэй вэ гэдэг дээр бол нэлээд ажиллаж байгаа. Бидний одоо ийм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэдэг одоо хэрэгжээд байгаа энэ хууль маань ийм хэрэглэгдэхүүний тухай хууль нэртэйгээр одоо ингээд батлагдах гад өргөн баригдаад явж байгаа. Тэгэхээр бид нар энэ хуулинд нэлээд олон асуудлуудыг бол зохицуулахаар бол оруулсан байж байгаа. Тэгэхээр энэ хууль маань 2010 онд нөгөө батлагдсан болохтой зэрэг энэ хууль их олон жил болчихсон. Бас нөгөө нэг цаг үеийн дагаад хэрэгжүүлэх зохицуулах үйл ажиллагаанууд нэлээд хоцордсон бас учир туталтай байгаа учраас зайлшгүй одоо яаралтай батлуулах юм шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар энийг одоо 2 удаа бас батлуулах гэсэн газар хэрэгжүүлээд оруулаад тэгээ баталж чадаагүй өдөө хүртэлцсэн. Одоо бол хууль маань нэлээд шуурхай явагдаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар орчихсон. Одоо их хурлын гишүүд нэр ажлын хэсэгт ороод ингээд үйл ажиллагаа бол явагдаад хуулийн дээр бол нэлээд ажиллаж байгаа. Одоо ингээд хаврын чуулганаар бол хуулиа батлуулахаар ажиллаж байна. Тэгээ хууль батлагдаад ирэх юм бол маш олон асуудлууд бол цэгцэрнэ. Одоо хууль батлагдаг болохоор хэдийгээр бид нар одоо агентлаг байгуулагдсан гэсэн зарим эрх зүй болоод үүсээгүй учраас үйл ажиллагаа явуулахад бас учир дутагдал бас нэлээд байгаад байгаа. Өөрөөр хэлбэл манай хуулийн дээр чинь одоо нэгдсэн том зохицуултын дотор эмийн чанарын хяналт нь ороод ирж байгаа. Чанарын одоо мэргэжлийн хяналтын байцаагч нар бол манай дээр ингээд хуулийн дотор дээр гарцсан байж байгаа. Лаборатори манай дээр байна гэдээ гарцсан байж байгаа. Гэтэл бид нэр өнөөдөр ингээд мэргэжлийн хяналтынхаа байцаагч нар ингээд шийдвэрлээд авахд байцаагч гэдэг эрх нь одоо үндслэл ерөөсөө байхгүй хууль батлагдаг учраас бид нэр байцаагч гэдэг эрхийг авч чадахгүй байгаа учраас бид өнөөдөр одоо авч чадахгүй байх жишээтэй тий. Тэгээд одоо хуулийн дээр л яалтаа батлуулах гал ингээл хичээж байна тий. За энэ маш их баталгаасай тийм ээ. Тэгэхээр ер нь бол яг мэдээж бас болохгүй зүйл бол ханаал байгаа. Гэтэ ер нь бол энийг нөгөө маш хурдтай ингэж нөгөө шийдвэр гаргаад ингээд цаашдаа энэ ажлууд маань хувь солын айл алийнхаа ажил нь ингээ хурдтай явах юм бол одоо айл хаа талдаа сэтгэл хангамжтай байх гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бас төрөвчлэмээр л байна. Тийм ээ айл талтаа. За тэгэхээр та түрүүн бас хэлсэн нилээдгүй одоо шинэ хүмүүс орж ирж байгаа агентлаг тэгээд чинь тэгэхээр ер нь бол та хэд маань одоо энэ шинээр орж ирж байгаа хүний нөөцөө мэрэгшүүлэх дадлагжуулах тал дээр ерөөхдөө хэрхэн яаж анхаардгийг тийм ээ ер нь магадгүй бас төгсөөд одоо хувь руу орох уу төрлөг орох уу гэдэг ингээд шийдвэрээ гаргаж чадаагүй байгаа одоо манай бас эм зүйч нар байгаа тийм энэ бүхэнд одоо анхааруулад юу хэлмээр байна. Тийм тал дээр сүүлийн үед бол төрийн албанд одоо залуучууд нэлээ орж ирэх сонирхолтой болж нэлээ одоо хандж байна тий. Энэ бол маш зөв асуудал гэж үзэж байгаа. Энийг бол нэлээ дэмжиж байгаа. Тэгэхээр шинээр орж ирж байгаа залуучууд мэдээж одоо дуршлаг дотно, дадлаг дотно, мэрэгжил дутагдана тий. Тэгээ шийдвэр гаргаж чадахгүй, яа шийдвэрх үү гэдэг бэрхшээл нэлээ их байна. Яалтчгүй энэ хүмүүсүүдийг одоо дадлагжуулах, сургах энэ асуудал бол одоо олон жил ажилласан одоо мэрэгчлэнгүүд болон бид нэр одоо энэ дээр ажиллах ёстой үүрэгтэй. Тэгэхээр бид нэр одоо ингээд шинээр авч байгаа хүмүүсүүдээ сая л ихт чинь одоо бид нэр агентлагийн одоо төлөвлөгөө, мэргэжлүүдийн төлөвлөгөө ингээд боловсруулахад төрийн албаны одоо ёс зүй хэм хэмжээний дагуу одоо
Хадгалаад харьцаа хандлага нь ямар байх вэ? Хувцалт нь ямар байх вэ? За бичиг цаасаа яаж боловсруулах вэ? Ямар стандартыг баримтлах вэ гэл гих мэтчлэн бүр багаас нь эхлээл эний чинь одоо мэдээлэл өгөөл сургалт явуулаад ингээд эхэлж ийн л да. Сургах хэвээр дадлагшуулах хэвээр. Гэхдээ тухайн хувь хүн өөрөө бас маш их хичээх хэрэгтэй л дээ. Маш хурдтай одоо мэрэгших хэрэгтэй. Өөрийгөө одоо хөгжүүлэх хэрэгтэй. Ямар ч ажил дээр одоо голохдохгүй болтол ингээд ажиллаж чадахын тулд тухайн мэрэгчлэн өөрөө маш их сурж мэрэгших ёстой гэдгийг нь бол нэлээд сайн ойлгуулж хэлж өгч байгаа тий. Тэрийг нь бол нэлээд сайн хэлж өгөх ёстой. Өөрөөр одоо ингээд сая бид нар төлөвлөгөө боловсруулахад л өчнөө олон одоо хууль эрх зүйн бичиг баримтуудыг бид нар мэдсэн байх ёстой. Тэнгүүтээ хадгалаад одоо бүртгэлээр байгаа мөрсмө бүртгэлийн одоо журмыг би хэлж байгаа хгүй. За бүртгэлийн журам гэдэг энэ журам байгаа. Энэ журмыг тэдүүд унш, 10 удаа уншаадах ойлгомжгүй байвал хэлээд өг. За энэ дотроос ингээд яг ингээд мөрдөд ажиллахад юу нь болж ийн, юу нь болохгүй байна. Ямар одоо заалтыг өөрчилчмөр санагдаж байна. Ямар заалт нь ойлгомжгүй байна. Ямар зөвлөгөө авмаар байна гэл нэг бүрчлээ ингээд ер нь одоо яг энэ төрийн албаа агч болох гэж байгаа хүн яг ямар шаардлагуудыг хангасан байх ёстой. Одоо орохтой за төрийн албаа агчийн шалгалт өгнө гэж байгаа байхгүй өшөөгөр ямар шаардлагуудыг хангаад орж ирсэн байх хэвээр. Яг төрийн албаныхаа ажлын байран дээр бол өндөр шалгуурууд бол байдаг. Өөрөөр хэлбэл одоо агентлаг дээр аваад үзэхдээ агентлагийн дарга ямар шалгуурыг хангасан байх хэвээр, дэд дарга ямар шаардлагыг хангах хэвээр, за газар хэлцээний дарга нар ямар шаардлагыг хангасан байх хэвээр мастай гэдэг нь бүр тэр төрийн албаны хуулийн дээр тодорхой бичсэн байж байгаа. Яг тэр шалгуурыг хангасан хүмүүсүүд нь ажлын байран дээр бол ажиллах хэвээр гэдээ хуулиар заагаад өгсөн учраас бид нэр тэр шаардлаганд одоо нийцхийн тулд тухайн мэрэгчлэн одоо суралцах хэрэгтэй, сурах хэрэгтэй, тэр төрийн албаны шалгалтыг нөхөх хэрэгтэй гэх мэтчлэн тий. Одоо тэ удирдах ажлыг хийж байгаа бол удирдлагын чиглэлээр ямар нэгэн сургалтанд хамрагдах хэрэгтэй. За тэгээ ёс зүй, тэгэл хууль эрх зүйгээ маш сайн судлах зайлшгүй шаардлагатай. Энэ бүгдийг нь одоо шинээр орж ирж байгаа хүмүүсүүдтэй бол нэг бүрчлэн хэлж өгч биднээс сурах хэрэгтэй л да. Тэгээ энэ ажил бол эхэлсэн. Нэлээд сайн эхлээд явж байгаа манай агентлагийн хувьд бол бид нар нэлээд олон сургалтуудыг бол явуулж байгаа. Цахимаарч сургалт хийлээ. Нөгөө онлайнаар ажиллаж байгаа үед бүх хүмүүсүүдээ бол ондоноор оруулаад за ийм 7 хоног болгон за ийм мэдээлэл өгж байгаа шүү, ийм сургалт байгаа шүү, энэ талаар одоо мэдээлэл өгч байгаа шүү гэж мэдээлэлд өгөөд явчихна л та. Тэгэхээр одоо орж байгаа залуучууд бол яг өөрийнхөө хүсэл зорилгоор орж ийн гэж ойлгож болох. Ихэвчлэн бас хүмүүс нөгөө нэг ийм ойлголт өгд юм шиг үлээ. Төрийн албан агч нар одоо ихэвчлэн дандаа одоо юу гэдэг аав ээж нь төрийн байгууллагт байж байгаа дүү уламжлагдана ч гэдэг юм уу. Эсвэл бас нэг албан шахалтаар ч юм орж ирдэг. Тийм одоо боловсруучсан байдаг гэж ойлгоод идэг. Тийм. Тэгэхээр төрийн албанд орж ажиллах уу гэдэг тухайн хувь хүний асуудал. Тухайн хүн үнэхээр би одоо төрийн албаар явмаар байна гэж шийдвэрээ гаргацсан бол тэр хүн өргөдлөө өгөөл холбогд хүч баримтаа өгөөл манад ингээд орж ирж байгаа. За одоо тэгээд төрийн албаны ковид гэдэг одоо манай дээр төрийн албаны шалгалт бид нар явагдаагүй байгаа. Тэгэхээр ковидын асуудал ингээд гайгүй болоод ирвэл төрийн албаныхаа шалгалтыг өгөөд хэрвээ тэнцэх юм бол одоо хийж байгаа ажил дээр ингээд ахиад твшээд явах бүрэн боломжтой. Хууль эрх зүйн ч бас их боломжийн эрх зүй бол шинжлэхтэд гарцсан шүү дээ. Төрийн албаны хууль мөр чинь бүгд шинжлэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ манад орж ирж байгаа хүмүүсүүд төрийн албаныхаа хуулийг уншчихсан, судалчихсан, шийдвэрээ гаргацсан тийм л хүмүүсүүд ирж байгаа гэж би бодож байгаа. За тэгэхээр одоо тав дээр бол нэлээд урт хугацааны ярилцлага бас хийлээ тийм ээ. Тэгэхээр танд одоо яг мэрэгжилт нэг нөхдүүдтэй хандаад яг магадгүй тав дээрийн ярилцлага дундаас яриаг үлдсэн зүйлүүд юу байна? Тэрийг нөхөд ярьж олно. За ер нь бараг бүгдийг ярьчихж байгаа юм шиг үзсэн. Тэгэхээр одоо эмзүүч хүний хувьд одоо эмзүү мэрэгжил гэдэг маань бүхэл бүтэн том одоо шинжлэх ухаан шүү дээ. Тэгэхээр ер нь эмзүү мэрэгчлэнгүүдээ одоо шинжлэх ухааны чиглэлээр, судалгааны чиглэлээр бас нэлээд ажилласаа гэж бол хүсэж байна. Дээрээс нь одоо эмнэлэгт ажиллаж байгаа эмзүүч нар болгохтан зэрэг одоо тасгуудад ийм тараагаал ингээл явж байгаа энэ байдлыг бол бид нар өөрчлөнө гэж бодож байгаа. Тэгэхээр клиник эмзүүчдийг бол нэлээд сургах. За тэгээд эмийн энэ шинжлэх ухааны нэр хүндийг өсгөх, эмзүүч гэдэг одоо эмийн мэрэгчлэн гэдэг нэр хүндийг өсгөх тал дээр болгохтан зэрэг одоо манай эмийнхэн бол нэлээд үүрэг оройтой, дуу хоолойтой байх хэвээр, болохгүй бүтгэгүүнүүдэд шууд хилдэг байх хэрэгтэй, төр засагтаа дамжуулдаг байх хэрэгтэй. Доороосоо болохгүйнүүд нь сайн гараад ирэх юм бол хууль эрх зүйч өөрчлөх боломжтой, тэгээд тушаа шийдвэрийг өөрчлөх боломжтой. Доороосоо нь юу ч дуурахгүй дүлий байгаад байвал мянга одоо бид нар дээрээс нь хууль эрх зүй гаргаад байлаа гэхэд бас нэлээд хүндрэлтэй байдаг л да. Тэгэхээр одоо эмийн мэрэгчлэгүүд байна маш их юм хариуцлагатай.
болж байгаа болохгүй юмнуудыг бас хэлждэг, ярьждаг тийм ээ. Дээрээс нь өөрсдөө сайн хөгжүүлдэг. Эмчнэртэй эмийнхаа талын мэдээллүүдийг маш сайн хүргэдэг. Одоо антибиотик юм сонголоо гэх чинь гадны орнуудад бол эмзүүчийн одоо санал ороогүй байхад сонгохгүй ч гэх жишээ тийм үү. Тэгэхээр манай эмзүүчнэр бол хатан зэрэг эмч тэг гэсэн ингээд эн чи одоо сонгосон эмийг дагаад байх уу? Мэргэжлийн дэш нь одоо ахиулаад одоо өөр үнэхээр энэ эмийг сонгоход одоо ийм онцтой бол энэ дээр ийм гаж нүлээ илэрнэ шүү. Ийм дагалдах юмнууд байдаг шүү. Энийг сонгож болж ийн үгүй юу? Яах вэ гэдэг санаа дуу хоолой бас хүргэж явах хэрэгтэй. Энэ чиглэл одоо эмийнхнийгаа бол нэлээд сайн ажилласаа гэж хүсэж байна л да. Тэгэхээр би бас нэг асуулт орхигдуулсан байна. Тэгэхээр одоо ер нь төрийн байгууллагын маань өөрсдөө бас нөгөө хувийн хвшлийнхантай хамтарч ажиллахаасаа гадна бас нөгөө одоо төрийн бас байгууллага тийм нийгэмлэгүүдтэй маш сайн хамтарч ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ер нь бол ямар төрлийн нийгэмлэг одоо төрийн бас байгууллагуудтай та хэд маань хамтарч ажиллаж байна? Тэгэхээр төрийн байгууллагууд бол чиглэлээр ерөөсөө уялдаа холбоотой ажиллах ёстой. Тэгж ажиллахгүй л ажил явахгүй дээ. Өөрөөр хэлбэл одоо ингээд жишээ нь анагаах их сургуулийг аваад үзэхэд анагаах их сургуульд ингээд сургалтын хөтөлбөр дээр одоо имчилгээ онцлогоо одоо эмэн дээр гэхэд чинь ямар одоо хөтөлбөрөөр сурах хэвээр юм ямар мэргэжлэн ирээдүйд бэлдэх үү манайд одоо юу шаардлагатай вэ орчин үед одоо ямар юм давуу байна гэдгийг чинь одоо боловсролын яамд бид нэр одоо саналаа өгөөд энэ чиглэлээр одоо эмийнхнийгаа сурах хэрэгтэй шиг үү эмнэлгийнхаа амигаа сурах хэрэгтэй ч гэдэг юм уу эрүүл мэндийн яамны хувьд бол энэ бодлого дээр бол ингээд хамтраад ажиллах хэрэгтэй зөвхөн одоо боловсролын яам гэхүү бусад одоо хөдөө аж ахуй мах уу гэл бүх яамуудтайгаа бол төрийн байгууллагууд бол хамтарч ажилладаг за дээрэс нь төрийн бус байгууллагууд хувийн хвшлийн байгууллагууд бол зайлшгүй уялдаа холбоотой хамтарч ажилладаг. Өөрөөр хэлбэл одоо зар сурталчилгаа гэж явагдаж байна. Зар сурталчилгаа ганцхан одоо манай дээр эрх үүрэг нагаад манайх хяналт тавиад, мэргэжлийн хяналт хяналтаад явах биш. Одоо энэ чинь оюуны өмчийн газараас ороод ирж байна, цагдаа орж ирж байна тий. Хэрэглэгчдийн эрх шиг хамгаалах нийгэмлэгээс шудраг өрсөлдөөн гэдэг энэ бүх байгууллагууд бол манайтай ингээд хамтраад ажилладаг. Бид нар хамтын шийдвэрээр одоо энэ эмийн одоо зөв хэрэглэх, зохистой хэрэглэх, за эмийн зар сурталчилгааг одоо зөв хүргэх, үнэн бодит мэдээллийг хүргэх, за ямар нэг ард иргэдийг төөрөлдүүлсэн, борлуулах чиглэлээр ч юм уу одоо өвчнийг эдгээхгүй үеиг одоо эдгээ чинь хэрэглэгээл энэ сурцаануудаар хяналт тавихгүй бол иргэд одоо төөрөлдөөд өөртөө шаардлагагүй эмийг хэрэглээ. Тэрнээсээ болоод эрүүл мэндээрээ хохирох одоо гаж нүлээ илрэх, амь насанд аюул учрах ийм эрсдлүүд байгаа болохоор энэ бол хамтын ажиллагааны үр дүнд энийг зөв зохицуулах энэ үйл ажиллагаа хийгддэг учраас энэ хувийн хвшил төрийн байгууллагууд тийм хамтын ажиллагаа бол зайлшгүй чухал уялдаа холбоо мэдээлэлээр хангах асуудлууд бол өдөр тутмын үйл ажиллагаанд бол дагаж явдаг ийм үйл ажиллагаа байгаа. Холбоотууд за ийм холбоо өшөө ямар холбоотуудтай хамтарч ажиллаж байгаа? Одоо эмийн чиглэлээр гэх юм бол ерөөсөө ийм холбоонууд байгаа шүү дээ. Дээрээс нь мэргэжлийн салбар зөвлөлүүд байгаа. Одоо эм зүүн салбар зөвлөл гэдэг юм уу? Одоо эм судлалын салбар зөвлөлж гэдэг юм уу? Эсвэл одоо нөгөө мэргэжлийн салбар зөвлөлүүд байгаа шүү дээ. Одоо хавдрын чиглэлээр ч гэдэг юм уу? Зүрх судасны чиглэлээр, хүүхдийн чиглэлээр гэдэг бүх энэ салбар зөвлөлүүд чинь бас манайхтай хамтарч ажиллаж байгаа. Бид нэр Монгол улсын хэмжээнд одоо чанартай, баталгаатай, нотлоотой ийм имээр одоо ард иргэдэгээ жигд одоо төрийн шуурхай хангах гэд бид чинь бодлоготой оролцсон байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэмийг бүртгэхэд мэргэжлийн салбар зөвлөлүүдээс одоо манай доктор профессорууд чиглэлээр ороод ингээд салбар зөвлөлд ороод ингээд хамтраад ажиллаж байгаа. Одоо энэ дээр бас түрүүн та хэллээ л да одоо зар сурталчилгааны асуудлууд дээр гэл ярихад одоо хамгийн том жишээ юм байна л да. Ерөнхийдөө одоо бас та хэлсэн дөрөв одоо мэргэжлийн бус хүмүүс бас аягүй үйл ажиллагаа явуулж байна гэд тэ мэргэжлийн бус хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаагийн хор хөнөөлөн цаана бас нэлээд байгаад байгаа юм шиг санагдаад байна. Одоо ингээл одоо дуртай энгийн одоо мэргэжлийн биш хүн ингээл зургатаар энэ юм тийм ч юм сайн энэ юм тийм ч юмыг имжлэн онцлон гэл ингээл яриад идэг ийм асуудлууд бас байна тий. Энэ асуудлууд дээр танах ер нь ямар ажлууд хийгдэж байгаа? Мэргэжлийн бус хүмүүсүүд гэдэг биологийн бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эдгээр дээр бол нэлээд бас гараад байгаа эмнээс гэхээс илүү яагаад гэвэл энэ одоо шүлжээний янз бүрийн одоо хүнс төстэй, эм төстэй бүтээгдэхүүнүүдийг бол сурталчлах, нэвтрүүлэг хийх ийм үйл ажиллагаануудад бол яалтчгүй одоо манайх мэргэжлийн хяналт, цагдаа, тэгээ оюуны өмч бид нар хамтарсан ийм үйл ажиллагааны үр дүнд энийг бол
нэлээд одоо хянаж шалгаж явдаг. Тэгэхээр сая одоо 2019 онд гэхэд бид нар оюуны өмчийн газартайгаа хамтраад хяналт үнэлгээ хийгээд энэ зар сурталчилгаан дээр үнэлгээ хийгээд зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаанууд бол тодорхой хэмжээний хариуцлага хүлээх, торгуул хүлээх ийм асуудлууд дарга хэмжээнд бол авагдсан байж байгаа. Одоо жишээ нь энэ дээр ямар хууль дүрмтэй байд юм бол одоо сая коронавигийн үед чинь бол одоо бараг энгийн иргэд байгаад байгаа байхгүй юу? Тэр ч одоо витамин C, D ингээл оруулж ирэл тийм үнээр зарна, ийм үнээр зарна гэл ингээд сошлоор л нэг явлаа. Тэгээ энэ дээр эдгээр одоо бас ямар одоо арга хэмжээ авах уу, ямар төрлийн одоо юутай байд юм бол торгуултай энэ байд юм бол тэрний хан хууль дүрмийн талаар. Тэгэхээр манайд одоо зар сурталчилгаа явуулах Монгол улсын зар сурталчилгааны тухай хууль гэж одоо байж байгаа. Ийм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, зар сурталчилгааны тухай бүхэл бүтэн том бүлэг байгаа. Энэ хууль эрх зүйгөө баримтлаад бид нар одоо хариуцлага тооцохоор хэмжээ авах энэ үйл ажиллагаануудыг бол хэрэгжүүлээд явж байгаа. За манай байгууллагын хувьд бол агентлаг болоогүй байхдаа бид нар хяналт үндэгээ хийгээд эндээ хяналт тавиад одоо бүх одоо бүртгэлгүй юм сурталчилсан байна, шүлжээний юм сурталчилсан байна гэдэг ч юм уу тийм үйл ажиллагаануудаа хяналт үндэгийн үндсэн дээр мэдээлүүдээ дөрвөн байгууллагатай бид нар өгдөг. Жил болгон бид нар энэ гаж нөлөө тандал судалгаагаа явуулаад энэ дээр гарч байгаа алдаа дутагдал юмнуудыг бас холбогдох байгууллагуудаа өгөөд арга хэмжээ бид нар одоо хяналт үндэгийн хийчээ үнэлгээний ханд өнгө өгөөд ийм зөрчил гарч ийн энэ дээр одоо хариуцлага тооцож энэ асуудлыг одоо анхаарал таав гэдэг албан бичгүүдэд байгууллагуудаа өгөөд эрх бүхий байгууллагууд нь тэндээ шалгаад хянаад одоо хариуцлага тооцоод ингээд яваад ирсэн. Энэ үйл ажиллагаа бол ингээд үргэлжлэл явна. Энэ жилээс бол бид нэр одоо агентлаг болсон чинь зар сурталчилгааныхаа хяналтыг бүхэл бүтэн одоо оронтой бий болсон байж байгаа. Тэгэхээр энэ орон тоон дээр ажиллаж байгаа энэ мэрэгчлэн байна зар сурталчилгаа эхнээсээ одоо ингээд хянаад явж байгаа. Дээрээс нь одоо тандал судалгааны бүхэл бүтэн газар бий болсон. Бүртгэлийн дараах эмийн чанар аюулгүй байдлаа хянахын тулд одоо тандал судалгааг явуулах удирдамж одоо хөтөлбөр эднээс нь бол боловсроод батлуулаад ингээд үйл ажиллагаанд орцсон явж байгаа. Тэгээ сая хүртэл одоо нөгөө эргүүлэн татах үйл ажиллагаас явсан шүү дээ тийм ээ. Энэ үйл ажиллагааг бас манайх гардаад хийлээ. За одоо энэ вакцины чанар аюулгүй байдал дээр тандал судалгаа хийхээр удирдамж эднэр одоо гарч ийн ажлын хэсэг гараад одоо тандал судалгаа хийхээр ингээд үйл ажиллагаанууд эхэлж байна. Тэгээ бас одоо нэг шүлжээ гэдэг нэрийн дор одоо маш олон бас мэрэгжлийн бас хүмүүс энэ тэнд яваад одоо сургалтгүй яваад ямар ч штэ юм би гахал. Энд очиод нөгөө нэг хэдэн биологийн бүтээгдэхүүний чинь сайн тийм юм сайн гэдэг ингээд сургалт. Тийм одоо бас давхар энэ ажлыг яваад байгаа байхгүй. Тийм тэгэхээр энэ одоо биологийн бүтээгдэхүүн шүлжээний бүтээгдэхүүнүүд болохоор яг эм төстэй байна уу, хүнс төстэй байна уу гэдгийг бид нэр ялгаж салгаад хэрвээ эм төстэй байх юм бол одоо бүртгэлтэй байх ёстой ч гэдэг юм уу, биеэр бүртгүүлэх ёстой ч гэдэг юм уу. Энэ дээрээ бас хяналт үнэлгээд зарцгүй харилцан мэрэгчлэн байсан үнэлгээ явуулаад эхний ээлжинд бид нар бас зарим энэ шүлжээнийгээр сурталчилсан бүтээгдэхүүнүүдийг бас албан бичгээр холбогдох байгууллагуудад бол өгсөн байж байгаа. Зарим газруудад нь бас албан бичгээр энийг болгээд зарим зар сурталчилгаануудыг бол одоо энэ жаргүй одоо ийм дээр сурталчилгаа явуулсан байна. Энийг зогсооч гэдэг юм уу. Энэ дээр бол нэлээд хяналттай бол ажиллаад эхэлсэн байж байгаа. Тэгэхээр ер нь бол бас манай одоо бидний ярилцлагыг одоо ингийн иргэд ч бас үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хүмүүстэй хандаж хэлэхэд ер нь бол та одоо яг энэ магадгүй одоо биологийн бүтээгдэхүүн байх юм бол эм төстэй, хүнс төстөйгээ байгаад байна тийм үү. Хэрвээ эм төстэй байх юм бол биологийн бүтээгдэхүүнгийн аль бие усны одоо лиценз зөвшөөрлийг бид нар авч байгаа шүү дээ. Тэгээ энэний чинь цаана одоо заавал одоо мэрэгжлийн хүн байх хэрэгтэй гэдэг үстэй тий. Тэгэхээр зэрэг энэн дээр хандаж та бас илүү сайн мэдээлэл өгөөч. Тэгэхээр одоо манай эм хэрэглэгчийн тухай хууль маань ингээ батлагдаад ирэх юм бол энэ хуулийн дээр чинь нэлээд олон зохицуулах заалтууд бол байж байгаа. Одоо энэ беби бүтээгдэхүүн, хүнс төстэй бүтээгдэхүүн, гоо сахны бүтээгдэхүүн өдр чинь бүгд ороод ирсэн байж байгаа. Тэгээ хууль батгахтаа тэрүүл энэ хуулийнхаа дагуу хяналтууд нь бол тавигдаад ирнэ. Одоо болохтын зэрэг бас зарим үйл ажиллагааг яг ингээд гардаад хийхэд эрх зүй байхгүй байгаа учраас бас нэлээд хүндрэлүүд бол байгаад байна л да. Тэгэхээр бид нэр ямар үйл ажиллагаануудыг зохицуулах уу, ямар үйл ажиллагааг одоо хуулиндаа оруулах уу, хэн нь хариуцах уу, хайшаа хяналтаа тавих уу гэдгийг бол нэлээд олон жилийн энэ одоо боловсруулад ингээд гарах гэдэг энэ хуулиндаа бол нэлээд нухацтай юмнуудаа бол нэлээд сайн суулгаад өгсөн байж байгаа.
За баярлалаа. байлаа. Тийм тэгээ хууль ерөөсөө их юмний яг одоо ингэж яаж шүү зөрчөөд шүү гэж. Хуулиад одоо сайжруулах утгашийн хууль маань журмууд бас өөрчлөгдөж бодхоос өөр авах болж байгаа юм л да. Тэгээ бид батлагтан зэрэг одоо хууль батлагтаад ирэнгүүт дагалдан гарах нөгөө журмууд нь шүү дээ. Тэгэхээр одоо ингээ хэрэгжиж байгаа энэ олон журмуудын ямар журмуудыг хүчингүй болох уу, ямар журмуудыг нэгтгээд тодорхой болох уу, ямар стандартуудыг одоо шинжилээд батлах уу, ямар стандартуудыг одоо нийлүүлэх үү гэдэг энэ бүх хууль эрх зүйнүүдээ бид нар бүгдийг жагсаагаад өөрчлөх юмудаа төлөвлөөд ингээд бүгдийг ингээд харин тэгээд яг ийм ялгаагаа заавал хуультай холбоо эрх зүйтэй холбогдож явах юм. Тэгэхгүй бол бас нөгөө зарим тэр нь тодорхой биш болохоор яг тэрэн дээр нөгөө дүрм журм аюу аж хуулиас давсан одоо журм дурм байж болохгүй гэдэг үндслээ бариад тэгээд ааха тэгэл одоо за энэ журмыг өнөөдөр батлуулъя гэж өхөд биелэн бид нар ч одоо нэг ажлын хэсэг гараад энэ хуулиудаа шинжилнэ гэж ер нь бол орчихсон явж байгаа. Аха. За тэгэхээр нэлээд сайхан ярилцлага өрнөлөө гэж миний хувьд бол бас бодож байна. Тэгээ маш сайхан мэдээллийг өгсөн таньдаа бас маш их баярлалаа. Тэгээд бид бол нэг уламжлалт манай нэг юу бэ шүү дээ. Уламжлалтынхаа дагуу бид нар нөгөө дараагийнхаа зочноо өрдөг тийм ээ. Тэгэхээр таныг бас дараагийнхаа зочныг бэлдээд ирсэн байх гэж бодож байна. За. Тэгэхээр юуны өмнө одоо энэ сайхан одоо үйл ажиллагаа зохион байгуулж байгаа та бүхэндээ бас ажлын амжилт хүсье. Би бас энэ үйл ажиллагааг чинь маш сайн дэмжиж байна. Танах урд нь бас нөгөө ийм тав гээд бас нөгөө бүх одоо хөдөө орон нутгаас эмийн мэргэжлэгүүдээ цуглуулад одоо нийслэлд ингээд том арга хэмжээ зохион байгуулжсэн. Тэн дээр бас ихтгэл тавиад мэдээлэл эдгээр хүргэжсэн. Маш дуртай очиж бас тавьж исэн. Яагаад гэвэл бид нар одоо эмийн мэргэжлэгүүдээ нэг эмийг ч гэсэн мэдж аваад нэг эмийг ч гэсэн бас шинжилээд өөрчлөөд ингээд хөгжөөд яваасай гэсэн сэтгэл байдаг болохоор би иймэрхүү үйл ажиллагаанд бол дуртай оролцоод байдгийн болоо гэж бодоод байна л да. Тэгээд ямар ч юмыг бас нэг мэдээллийг одоо зөв бодиттой тодорхой хүргэснээр тэнд тодорхой хэмжээний бол амжилт гарч байдаг болохтой зэрэг бас нэг зөв мэдээлэл хүргэчихсэн бас нэг юмыг ч гэсэн өөрчилчихсэн гэсэн сэтгэлээр бас өнөөдрийн энэ үйл ажиллагаанд чинь бас оролцож байгаад бас баяртай байна. Тэгвэл манай M5-ын нөгөө нэг 2018 оны том конференц та манаас урилгаар ирж бид нарт маш том одоо лекцийг бас тавьж исэн тий. Тэгэхээр та бол энэ M5-ыг бол маш сайн мэдж байгаа. Тэгээ M5-ын бас цаашдаа M5 нийгэмлэгтэй маань илүү бас хамтын ажиллагаа ер нь бол нэгт хоёулаа холбоотой явах байх гэж миний хувьд бол бас бодож байна. За тэгээд дараагийн зочноо ойлоо. За дараагийн зочин гэхэлэр өөрийнхөө дуртай зочныг одоо ямар нэгэн мэдээлэл хүргэхээр хэрэгтэй гэсэн зочноо өрөх хэрэгтэй юм уу? Мэргэжлийн хүн байх хэрэгтэй юу? Тийм шалгуур байж байна. Таал ерөөхдөө одоо юу гэдэг энэ подкастэнд ямар хүний дуу хоолой байвал илүү зүгээр нь тэр хүнээ л та өргөн гэсэн үг. За тэгвэл би одоо даатгалын ерөнхий газрын дарга Ямсран даргаыг бол өрхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ хүн болохоор эрүүл мэндийн яамд дэд сайд хийжсэн. За одоо эрүүл мэндийн салбарын бодлогыг хариуцж явж исэн. За эмзэн зүйн салбарын бас бодлогыг тодорхой хэмжээгээр удирдаад явж исэн хүний хувьд бас нэлээд сайхан зөвлөмж одоо цаашид хөгжих дэвших сургаал эднийг хайрлах тийм хүн байгаа. Бас өөрөө ч энэ эмэгтэй бас нэлээд шургуу ажилдаг, нэлээд дайчин тийм айгу мундаг эмэгтэй гэж бид өөрөө бас хувь хүнийхээ хувьд бас хүндэлж бас явдгийн. Тэгээд энэ хүндтэй энэ мундаг эмэгтэйгээ бас өрхийг хүсэж байна. За би эмзүүч подкастын маань зохион байгуулагч M5 нийгмийн зүгээс танд бас энэ гарын бэлгийг бас өгж байна. Оо за бэлгтэй баярлалаа. Оо маш зөндөө бэлгтэй. Би юм бол хамт олон маань бид нарыг бас энэ удаа жүүсэрээ ивентэд гэж оролцож байгаа. За тэгэхээр эдний хамт олон бол одоо 4 төрлийн жүүс оруулж ирсэн байна. Энэ маань болохоор 100% тийм ээ сахар агуулаагүй усан үзмнийг жүржих улаанлал луун гэсэн 4 төрлийн жүүсийг бол оруулж ирж байгаа юм байна. За энэ жүүсийг бол бид нар Bimol CGM сайтаас хүргэлт хийж одоо гэртээ авч болох нэ. За тэгээ энэ хүү бүтээгдэхүүнийхээ дээжээс бас таньдаа өгж байгаа юм биш үү? Оо за баярлалаа. Энэ дөрөв тэнгийн гэж өгч байгаа юм шүү дээ. Энэ их ажлын хажуугаар бид нарт одоо цаг заваа гаргаж одоо хүрэлцэн ирсэн их зайгчтай маш их баярлалаа. Тэгээ танийхаа цаашдын ажил амьдрал нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.